Сайн мэцхан өрхөн мэнд үзэгчтэй Тархуул аймгийн Азаг даргын тамгын газраас бэлтгэн хүргэдэг тамгын газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Тархуун сумын Азаг дарга Аз жаргал, за Шарангол сумын Азаг дарга Амар санаа, Орхон сумын Азаг дарга Алтан сарнай, за Хонгор сумын Азаг дарга Батар шиг нар оролцож байна. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Дархан сумын хэмжээнд маань 2018 онд ямар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдвэ. Тэгэхээр 2018 оны хувьд бол өмнөх жилүүдэд бол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдсэн юм сайхан онцлог жил болж өнгөрч байна. Тухайлбал өнөө жил бол бид улсын хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, за мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ? За аймаг орон нутгийн хүчний сангийн хөрөнгө бүтээн байгуулалтаар ямар ажлууд хийгдэх вэ? За сум нь яг ямар ажлаа хувааж хийх вэ гэдгийг нарийн нэгт одоо ярилцаж, за оны өмнө энийг төлөвлөж ярилцсны үр дүнд бол одоо үе шаттайгаар энэ ажлууд маань зохион байгуулалт хийгдэж одоо бүтээн байгуулалт ажлууд маань ер нь бол 90% явагдаж байна. За тухайлх юм бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг бол улсын хурлын Тархуул аймгийн сонгогдсон улсын хурлын гишүүдийн хүч оролцоо энд маш их бий. Энэ гишүүд маань энэ хөрөнгийг улсын төсөв суулгахын тулд бол одоо өөрсдийн нөөц болцоо хүчин чадлынхаа хүрээнд бүлгийн уралдаанд нэгдсэн уралдаанд оруулж батлуулдаг юм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол Дархан сумд өнөө жил олон жил хүлээгдсэн олон жил одоо иргэдийн бас одоо хүлээлт бий болсон ажлууд бол хийгдэж одоо эхнээсээ ашиглалтанд орж дуусчихна. За хамгийн томоохон ажлуудаас нь дурдах юм бол Дархан сэлэнгийн холбосон ширээн нурууны гүүр байгаа. За энэ гүүрийг бол бид 2011 оноос хойш удаадаараа одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засах шаардлагатай гэдэг саналаа холбогдох яам аягалгууд нь олон жил хийсэн. Тэгвэл өнөө жил одоо энэ 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил маань 2 онд амж хийгдэхээр бол өнөө жил хийгдэж за одоо бол ашиглалтанд ороод хүлээж авсан. За энэ гүүрийн ач холбогдол бол Дархан хотод байгаа мал бүхий иргэд, за мөн одоо газар тариалан эрхэлдэг иргэд маань бол энэ ширээн нурууны гүүрээр дамжиж хоёр аймгийг холбодог одоо энэ орон нутгийн чанартай гүүр. За энэ гүүрээр бол одоо цууралт үүснээс болж мэрэгчлэлтэй газраас бол үйл ажиллагааг зогсоох шаардлагыг бол сүүлийн 6 жил одоо бид нар шаардж тавьжсэн. За энэ ажил маань бол өнөө жил гэж хийгдэж хүлээж авлаа. За мөн одоо Дархан аймгийн хэмжээнд зөвхөн Дархан сум гэлтгүүгээр Дархан аймгийн хэмжээний төр хэмнэлгийн байрыг одоо байрыг нэмэгдүүлэх шинээр барихын ажил маань бол нэгдсэн эмнэлэгтэр одоо баригдаж байна. За энэ ажлын явц бол өнөөдөр 30% явагдаж байна. Төр хэмнэлэг маань өөрийн гэсэн одоо шинэ байртай басна одоо Дархан хотод одоо шинээр мэдлж байгаа иргэд ихэд амарч байгаа ихийн эрүүл аюулгүй байдал бол бүрэн хангах юм боломж бүрднэ. За улсын хурлын гишүүн, жавхлан гишүүний санаачлагаар багийн хөгжлийн төвүүдийг одоо байгуулах ажлууд энэ жил эхэлж байгаа. За энэ жил нийтдээ 3 багийн төвийн байр баригдахаар одоо шаваа тавиад барилгын ажил эхэлсэн. Өнөө жил бол 12 дугаар багийн төвийн байр одоо ашиглалтанд орохоор ажиллаж байгаа. За бид нар бол байнгын одоо хяналт тавьж ажиллаж байгаа. Багийн төвийн байр ашиглалтанд орсноор энд бол нэгдсэн төрийн нэгдсэн үйлчлэгээр тухайн багийн нутаг дэвсгэр дээр ирэхээр онцлог. За зөвхөн багийн дарга энд үйл ажиллагаа явуулах биш, багийн иргэдийн нийтийн хурлын дарга тухайн багийн хэсгийн цагдаа, за мөн одоо тухайн баг дээр шаардлагатай хорог зөвлөгөөний зохион байгуулах гэх мэтийн одоо олон юм ач холбогдолтой ажил бол эхэлсэн. За өнөө жилийн жавхлан гишүүнийг хөөцөлдөж одоо яг энэ багийн хөгжлийн төвийн энэ ажил маань бол 15 дугаар баг дээр өөрийн гэсэн байртай иж бүрэн 3 давхар барилга эхэлж байна. За мөн 12 дугаар баг дээр энэ ажил маань өнөө жилийн 12 сард ашиглалтанд орохоор ажиллаж байна. За эх жил бол 13, 14, 16 дугаар багийн төвийн байр одоо ашиглалтанд орох учиртай. За мөн энэ ажил бол үргэлжлээд хуучин дархны багууд буюу за 4, 5 өргөө баг, за 6, 8 дугаар баг гэсэн 3 багийн төвийн байр одоо ашиглалтанд орохоор ажиллаж бэлтгэл ажилдаа ороод явж байна. За энэ байрууд багийн хөгжлийн төвийн байрууд ашиглалтанд орсноор өөрөө төрийн хөгжлөгийн иргэдтэй төрийн шуурга хүрэх, за иргэдээ хүлээж аваад уулзаад асуудлыг шийдчих аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар тухайн баг дээр ажиллах энэ боломжийг бүрдэхээр их давуу талтай. За Батмөр гишүүний санаачилж хөрөнгө оруулалтаар бол өнөө жил 23 дугаар цэцэрлэг дээр нэг салбар 150 хүүхдээ одоо цэцэрлэг ашиглалтанд орохоор одоо ажиллаж байна, барилгын ажил нь. За мөн одоо 9 дугаар багийн нутаг дэвсгэр дээр шинээр 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажил иж бүрэн дуусаж одоо бол 11 сар энэ 10 сард авах тач хүүхдээ авахаар одоо ингээд ажиллаж байна. За энэ хоёр цэцэрлэгийн барилгын ажил шинээр ашиглалтанд орно гэдэг бол Дархан хотын сургуулийн өмнөх боловсролын байгууллагт хамрагдалт одоо нэмэгдэх юм учиртай. Өнөөдрийн байдлаар бол одоо Дархан хотод бол нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагт хамрагдах хүн маань бол 96% төрсэн байгаа. За аймаг сумын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нэг чухал заалт бол энэ хувийг
энэ бүр ирэхээ хугацаанд 99% хүргэнэ гэсэн одоо ийм томоохон заалтаар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хоёр цэцэрлэг бол энд одоо томоохон ач холбогдол үүж хөв нэмрээ оруулж байгаа. За 2019 онд бол энэ цэцэрлэгийн ажлууд бас үргэлжлэн сургуулийн барилгын ажлаас барагдахаар ингээд төлөвлөж ажиллаж байгаа нь бол энэ улсын хурлын гишүүдээс одоо дархан уул аймагта иргэд сонгогч нартай барьж байгаа томоохон бүтээн байгуулалт ажлуудаа гэж хэлж болно. За мөн одоо бидний хамгийн их одоо иргэд хүүхэд залуучуудын хүсэн хүлээж байгаа спорт барилга комплексийн ажил бол үргэлжлэн хийгдэж байгаа. За өнөө жил бол энд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.7 тэрбум төгрөгийг баталж байсан. За энэ ажлын хүрээнд бол 2500-аас судалтай үндэсний спорт танхим. За усан бассейны заал маань ашиглалтанд орох учиртай. За энэ ажил бол одоо үргэлжлэн хийгдэж байгаа. Өдөр тутамдаа холбогдох мэргэжлийн байгууллагууд бол хял тавиад ажиллаж байна гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. За хамгийн нэг чухал иргэд ойлгодгүй мөртлөө иргэдийн өмнө хамгийн одоо чухал шаардлагатай тулгымдсан асуудал бол энэ К14 шугам буюу Шинэ дархан хуучин дархныг холбосон одоо 2.6 км үндсэн магистрал төв дулааны шугам солих ажил маань одоо 2017-18 онд дамнаж дууслаа. За өнөө жил бол энэ дуусаад одоо нөхөн сэргийлтийн ажил одоо хийгдэж байгаа. За энэ шугам яагаад одоо иргэд маань ойлгохгүй өнгөрсөн жил бол одоо дулааны улирал эхэлсэн он одоо барилгын ажил хийж байгаатай холбогдуулж иргэд дулаанаа авч чадахгүй бохимдсан тал бий. Гэхдээ энэ шугамыг бид нар сольж чадсанараа ирэх одоо 40-50 жилийн хувьд Дархан хот бол дулааны шугамжуулжээгээр ямар нэгэн доголдол үүсэхгүй одоо алдсахгүй үлгийг даваад явах ийм бүрэн боломж бүрдэх юм а гэдэг ийм чухал ач холбогдолтой. За энэ ажлыг бол анх 2016 онд улсын хурлын гишүүд маань Дархан хотын инженерийн байгууллагуудад танилцж явж байхад дулааны шугамжуулж дээр бид нар яг улсын хурлын гишүүн Баттамөр Хаяева Жавхлан гишүүн нартай мэргэжлийн ангид байгууллагууд нь уулзаад санал тавьсан. За энэ одоо том өртөгтэй томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж чадах юм бол ирэх одоо 40-50 жилд бол Дархан хотын дэд бүтцийн салбарт бол одоо томоохон хөрөнгө оруулалт болно гэдэг. За энийг одоо их хурлын гишүүд маань 2 жил давж хөөцөлдөж за энийг усан суулгаж энэ ажил маань одоо ажил хэрэг болж дууссанд бол нийт дарханчуудын хамнаас их хурлын гишүүдэд талархснаа илэрхийлж хэлхэн зүйтэй гэж бодож байна. За дараагийн нэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон ажил бол аймгийн хөрөнгө оруулалтын ажлууд байгаа. За аймгийн орон нутгийн хөдөлгөөний сан буюу за мөн одоо аймгийн хөрөнгө оруулалтын ажлаар нийт одоо аймгийн хэмжээнд төлөвлөж байгаа ажлын 85-аас 90% нь бол дархан сумд ногдож хийгдэж байгаа. Нийт хүн амын маань 86% Дархан хотод ажиллаж амьдарч байгаа. За энэ утгаараа бол энэ аймгийн хөрөнгө оруулалтын томоохон ажлууд бол бүгд Дархан хотод хийгдэж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй. За тухайлх юм бол авто замын хөгжлийг дэд бүтцийг сайжруулах, авто замын хөгжлийг эрчимжүүлэх ажлын заалт аймаг сумын цэцлэгийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр бол тодорхой заалтаараа сууж жил болгон хэрэгжиж эхэлж явж байгаа. За өнөө жил 2018 оны хувьд бол тухайлбал 6-7 дугаар үеийн авто замыг үргэлжлүүлж дуусгах ажил маань бол 2 дугаар үеийн шатны ажил маань дууссан. За энэ зам одоо ашиглалтанд орсноороо бол энд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэд маань бол авто замаар зорчих бүрэн боломж бүрдэж байгаа. За энэ замын ажил бол энэ 6-7-8-ыг холбосон энэ 2 км зам бол олон жил яригдсан ажил. Одоо миний мэдхийн 2000 оноос хойш л одоо шатны засаг дарга иргэдийн уралд одоо уламжилж хийгдэх ёстой юм гэж одоо явж байсан ажил. За харин бол энийг аймгийн хөрөнгө оруулалтаар бол одоо 2 жил дараалан гүйцэтгэж дууснараа манай 6-7 дугаар иргэд маань бол нийтийн тээврийн үйлчлэг авах бүрэн боломж нь бүрдсэн. За дараагийн нэг чухал ажил бол тосгоны гурлийн үйлдвэрийн зам гэж бид нар нэрлэдэг чулуутын зам. За энэ чулуутын замын 3 дугаар ээлжийн одоо 400 орчим метр замыг тавих ажил бол өнөө жил 150 сая төгрөгөөс хийгдсэн. За одоо бол үлдэгдэл нэг 420 орчим метр зам бий. За энэ замыг бол одоо эх оны төсөв төлөвлөгөөнд оруулж аймаг маань одоо энийг хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. За энэ ингээд зам ашиглалтанд орох юм бол манай бас тосгоны 1-р үеийн иргэд ялангуяа чулуутын хэсгийн иргэд маань бол энэгээр зорчих аюулгүй одоо зорчих боломж нь бүрдэнэ. За иргэд зорчихоос гадна энд бол төрийн одоо онцгой объектын байгууллагууд ажилладаг. Онцгой байдлын алба за мөн одоо сургууль цэцэрлэгүүд одоо үйл ажиллагаа явуулдаг учраас энэ зам бол их ач холбогдолтой гэж одоо бид үзэж байгаа. За мөн одоо энэ аймгийн хөрөнгө оруулалтаар Орос улсны хороол дотор хийгдэж байгаа хамгийн чухал ажил бол миний гэр манай байр төс хөтөлбөр байгаа. За энэ төс хөтөлбөрийн хүрээнд бол Орос улсны хороол дотор өнөө жил жишээ нь 130 орчим одоо автомашины зогсоолыг бий болголоо. За өргөтгөлийн ажлууд хийгдэж байна. За авто замын засварын ажлуудыг бас хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Сая аймгийн тодтголын хурал болсон. За энэ тодтголын хурлаар бол нийт одоо хэмнэгдсэн төсөв хөрөнгө бол бүгдийг хороолын доторх авто замын засвар шинжилгээ ажилтнад хийя гэж одоо шийдвэрлсэн. За энэ ажлын хүрээнд бол 12 дугаар багийн 27 дугаар байрны хүмүүнлэгийн ухааны сургуультаа залгаж байгаа олон жил одоо бороо шорооны ус тогтдог энэ хэсгийг засах. За микрийн
эргэлттэй замыг одоо засах гэх мэтлэн одоо олон ажлууд хийхээр төлөвлөгдсөн. За энэ миний манай байр хөтөлбөрийн хүрээнд өнөө жил жишээ нь 80 орчим орон сууцны байранд одоо кофта хаалгыг хийсэн. За мөн үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд энэ орон сууцны дээвэр засварын ажлууд за мөн одоо инженерийн шугам хоолойг засах ажлууд бол үе шаттай зохион байгуулалт шийдсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. За орон нутгийн аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бас нэг томоохон ажил бол өнөө жил энэ төв замуудын гэрэлтүүлэх ажлыг сайжруулах ажлууд хийгдсэн. Тухайлх юм бол олон улсын судалгааны төвөөс тойрог хүртэлх авто замын одоо бидний нэрлэлдгээр бол арын зам гэж нэрлэдэг тийм. Энэ арын замын төв гэрлийг одоо лед гэрлээр солих ажлууд солигдож хийгдэж дууссан. За мөн одоо төв зам дагуу 16 давхраас тойрог хүртэлх за юу хуучин дарханы аюулгүй тойрог хүртэл энэ төв замын дагуу байрнууд дээр гэрэлтүүлэх бас ардын ажлууд хийгдсэн. За бусад хотууд Улаанбаатар хот Эрдэнэтийн жишгийн дагуу бас бид нар хүүхэд залуучуудыг чөлөө цаг зөв боловсон өнгөрүүлэх гэрэлт гудамжийг бас одоо аймгийн хөрөнгө оруулалтаар хийж байгууллаа. За энэ бүхэн бол би юу хэлэх гээд байна гэхээр аймаг орон нутг маань өөрсдөө нэг ажлаа алийг хэн хийж хийх вэ? Яг иргэдийн өмнө тулгамж байгаа жижиг төслүүдээр сум орон нутгийн хариуцсан. Томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт дэд бүтцтэй холбоотой ажлуудын аймаг нь хариуцсан гэдэг. Энэ уялдаа холбоо сайн байгаагийн үр дүнд бид нар ажлаа бол зөв хуваалж хийж байгаамаа гэдэг би хэлхийг хүсэж байна. За Дархан сумын хувьд бол Дархан сумын орон нутгийн хүчний сангийн хөрөнгөөр өнөө жил 359 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын 8 чиглэлийн ажлыг хийхээр төлөвлөж баталсан. За өнөөдөр бол нийт ажил маань 95%-тай дууссан. За энэ ажлын хүрээнд бид нар Дархан сумын 1-2 дугаар баг за малчин багууд дээр сайжруулсан шорон зам байгуулах 2.7 км замыг байгуулах ажил бол 60 орчим хүнтэй явж байгаа. За энэ бол одоо байгалийн давж шүүрчин зүйл за мөн одоо компани хариуцлагагүй ажиллагаа за хайрын шорооны олдсгүй байдлаас шалтгаалаад энэ ажил бол төр зогссон. Одоо бид нар бол үргэлжлүүлж хийх саналаа бол бас холбогдох албад нь хүргэсэн байж байна. За дараагийн одоо бусад чухал ажлууд бол бид нар 10 дугаар огийн 18 дугаар цэцэрлэгтээ 30 хүүхдийн нэг ангийг иж бүрэн төгчүүлж хүлээлгэж өглөө. Ингэснээр бол энэ сургууль цэцэрлэгийн хамрагталт маань нэмэгдэнэ. За орон нутаг бид нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаараа сургуулийн боловсролын байгууллагуудыг бол шинээр цэцэрлэг сургуулийг барих ажлыг хийж байгаа бол сум орон нутг нь бол энэ цэцэрлэгийн одоо байгаа бүтээмжийг нэмэгдүүлэх ашиглалтгүй анги танхим. За яагаад ашиглалтгүй гэж хэлээд байна гэхээр олон жил болцсон биеийн тамирын танхимаар ашиглаж ирсэн за дулааны алдагдaltaй тийм ангиуд манай цэцэрлэгүүдэд байдаг. За ийм ангиудыг бид нар бол засан сайжруулж дулааны алдагдлыг бууруулах замаар бол хүүхд шинээр авах боломжийг бүрдүүлж байгаа. За энэ бол эдийн засгийн маш их үр өгөөжтэй ажил. 30 хүүхдийг бол одоо шинээр ингээд жил болгон аваад байгаа гэдэг бол сүүлийн 4 жилийн хугацаанд бид нар даруй одоо бараг 2 цэцэрлэг шинээр барих дайны хүүхдийг одоо энэ цэцэрлэгийн анги танхимыг сайжруулснараа хүлээж авсан байж байгаа. Тэгэхээр энэ бол томоохон бүтээн байгуулалт ажил гэж би өдөөд өгнөдөг. Өнгөрсөн жил 2017 оны хувьд бол Дархан сумын 23 дугаар цэцэрлэг 21 дугаар цэцэрлэг дээр нэг ангийг хүлээж авсан бол за өнөө жил бид нар 18 дугаар цэцэрлэг дээр бас нэг ангийг иж бүрэн одоо хүүхд авах бүрэн боломжийг нээгээд хүлээгээд авцсан үйл ажиллагаа явуулж байгаа. За орон нутгийн хүчний сангийн хөрөнгөөр хийж байгаа бусад нэг чухал ажлын нэг бол засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гэж одоо явж байгаа. За энэ бол аймаг дээр ч явж байгаа. Дархан сумд дээр ч явж байгаа. За бусад сумдад дээр ч явж байгаа. За энэ төсөл хөтөлбөрөөр бол бид нар яг иргэд өөрсдөө санаачлаад юу хийж чадах вэ? Иргэдийн оролцоо юу байна гэдгийг түшгэлж тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Одоо бид нар бол сүүлийн олон жил одоо энэ орон нутгийн хүчний сангийн хөрөнгөөр 2013 оноос хойш бол иргэдийн саналыг аваад орон нутаг одоо очиж юм хийгээд байна шүү дээ хөрөнгөөр. Энэ маань бас иргэд сөрөг байдал бий болж байгаа. Тухайлбал та бүхэн одоо мэдж байгаа бид нар олон сая төгрөгөөр энэ орон сууцны хорооллын бараг л бүх байрны гадаа гэж хэлж болохоор хүүхдийн тоглоомын талбай, хүүхд амрах юм байгууламжуудыг барьж өгч байгаа. Гэтэл өнөө жил одоо буцаад эргээд 4-5 жилийн дараа эргээд харахад энэ байгууламжуудын ашиглалт нь өөрөө хангалтгүй байна харагдаж байгаа. Энд бол иргэдийн ухамсаргүй байдал харагдаж байна. За мөн одоо үнэхээр одоо ашиглалт нь бол бас даахгүй 4-5 жилийн дараа дахин солих шаардлагатай байгуу харуулж байгаа. Тэгэх юм бол одоо бид нар эргээд тэгвэл яах ёстой юм бэ гэдгийг бодоод үзэхээр иргэд маань өөрсдөө санаачлаад өөрсдөө гар бие оролцоод хийх төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг санаачилж тэр хөрөнгийг бас тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг болгож оролцчихъя гэж байгаа. Тухайлбал одоо орон сууцны байранд бол орцоо зассан иргэдийг код таалахтай болгоё. Дээвэр засаж байгаа айлууд маань хуралдаад 30% гаргачих. Тэгвэл орон нутаг 70% гаргаад хийж өгье. Ийм хэлбэрээр явах юм бол иргэд маань өөрсдөө тэр ажил бие сэтгэл гараа оролцох юм бол одоо тэр нь их үр дүнтэй болох юм байна гэдэг ажиглаж харж байгаа. За ийм ажлын хүрээнд бид нар өнөө жил бас хэд хэдэн төсөлбөрүүдийг хийсэн. Тухайлбал одоо манай жигүүр цэцлбэр сургуулийн 10 дугаар ангийн сурагчид маань өөрсдөө иргэн гэдэг төсөл боловсруулад энэ сургуулийн орчинд байгаа хүүхдүүдэд тулгамж байгаа ийм асуудлууд байна гэдэг бүгдийг жагсаагаад
биднэрт хамгийн дөрөнд одоо сургуулийн гадна автозамаар зурчих төвхтэй байгаа учраас гарц байгуулж өгөөч. За манай анги бол одоо юм стандарт бус анги учраас бид нар хичээл хийхэд үнэхээр одоо хүндрэлтэй байна гэдэг энэ саналаа өөрсдөө боловсруулаад хүсэлтээ бид нар тавьсан. Бид нар бол энийг хүлээж авч жигүүр цогц сургуулиудаар 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн одоо ангийг төгчүүлж шинэ анги одоо бий болгож өгсөн. За мөн одоо хүүхдүүдэд нь автозамаар саадгүй зурчих автозамын зурвсыг бий болгож өгсөн. За яг энэтэй адилхан манай 14 дугаар багийн 2 дугаар байрны иргэд өөрсдийнхөө өмнө одоо орон нутгийн хүчний сангийн өнгөөр хийгдсэн авто зогсоолууд хүүхдийн тоглоомын талбай усан давтаад байна. Энэ усан давтаж байгаа байдлыг бид нар одоо үерийн одоо шууд уруу одоо ус зайлуулах хоолой бий болгоё гэдэг төсөл бичсэн. Бид нар бас энийг дэмжсэн. Иргэд маань өөрсдөө ажиллаж энэ одоо ус зайлуулах хоолойг бий болгосноор одоо энэ байрны иргэд бол одоо ая тухтай орчинд амьдрах боломж нь бүрдэж байгаараа давуу зүйл юм аа. Тэгээ би энэ бүхнээр юу хэлэх гээд нэхэр Дархан сумын хувьд ч тэр аймгийн хувьд ч тэр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нийгмийн болон бүтээн байгуулалтын гэсэн хоёр чиглэлээр хэрэгжиж байгаа. Энэ сүүлийн 2 жил хэрэгжиж байгаа. За энд бол иргэд маань аж ахуйн нэгж байгууллагууд маань бас өөрсдийнхөө санаачлагаар оролцох бүрэн боломж бий гэдэг зүйлийг бас ярианыхаа төсөл хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр Шарын гол сумын тухайд за 2018 онд бас ямар томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийвэ? Онцлогоос нь татварт. За Шарын гол сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2018 онд бол 180 сая төгрөг батлагдсан. За энэ дээр 112 сая төгрөг батлагдсан. Энэ дээр бас бид нар Монгол улсын хэмжээнд Шарын гол сум маань орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилтөнд бас хэрэгжүүлэлт бас орон нутгийн хөгжлийн сан ил тод байдлаараа бол улсын хэмжээнд нэгдүгээрт орж Монгол улсын загвар сумаар бас шалгарсан байгаа. Ингэж шалгарснаар одоо засгийн газар орон нутгийн хөгжлийн сангаас доктортой амжиргаа төслөөс бол манай суманд 182 сая төгрөгийн урамшуул олгож нийтдээ 2018 онд 292 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр бид төлөвлөсөн. Эннийхээ өрөөнд одоо яг иргэдийнхээ саналыг үндэслээд орон нутагт тулгамдж байгаа гол ажлуудаа бол барьж авч төлөвлөж хийсэн. Энэний өрөөнд бид нэр үйлчлэлтийн бэлтгэл ажил хангах бас иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дээврээсээ усгойж исэн байрнуудын дээврийн засварын ажлуудыг бол хийж гүйцэтгэлээ. Мөн сумын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор бид нар 5 давхар болоод 2 давхар байрнуудын нийтдээ 18 байрны бас гадна фасад засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн одоо манай малчин өрхүүдэд заашгүй тулгамдж байдаг одоо үс тэжээлийн нөөц барих агуулгын байр барилгыг бол барьж гүйцэтгэлээ. Мөн одоо жишээ хараад манай гэр манай орц миний гэр байр хөтөлбөрийн хүрээнд бол бас орон сууцны 17 онд хийж хэрэгжүүлсэн кодтай хаалга төслийн ажлуудаа дуусгаж энэ онд бол бас 17 орцны хаалгыг бол кодтой төмөр хаалгыг ингэж суйрлуулж хийсэн. Мөн бид нар орон нутгийн хөгжлийн сангаас сангийн хөрөнгө оруулалтаас гадна бас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бол хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тэрний өрөөнд бол бид бас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж Шарын гол суманда бас бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байна. Яг энэ хөрөнгө оруулалтын хүрээнд бол бид нар урхаачдын цэцэрлэг төрөлнг шинээр барьж байгуулж тогтжуулж байна. Мөн гэр оролын айл өрхөд рүү цэвэр усны шугам татах ажлуудыг бол эхлүүлэхээр ингэж эхлүүлж ажиллаж байна. Одоо ингэснээр бид нар цаашдаа бол гэр оролын айл өрхүүдийг дулааны бол бусад инженерийн шугамшүүлжинд холбох ажлын эхлэл болгож одоо туршилтын журмаар одоо ингэж ажил хийж байгаа. Энэ маань бол үр дүнгээ өгөх байх гэж бодож байгаа. Ингэснээр дараа жилийн одоо хөгжлийн бодлого орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх бусад хөрөнгө оруулалтын ажлуудаа гэр оролыг одоо инженерийн шугамшуултанд холбох ажлууд руу чиглүүлэх юм зорилго тавьж ажиллаж байгаа. За мөн улсын төсөөс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн одоо 16-17 оныг бас дамжин хийгдсэн одоо нэг томоохон ажил бол манай
сургуулийн дотор байрны барилгын ажил маань одоо дууссан. Ингэснээр үед одоо сургуулийн дотор байр ашиглалтанд оруулснаар сумын малчин өрхүүдийн одоо хүүхдүүдийг бол одоо дотор байранд ингэж амьдрах боломжийг бол нээж өгч байгаамаа. Цаашид одоо бид 19 оныхоо төсөв төлөвлөгөөг хэлцэж байгаа энэ үед бол 19 онд орон нутгийн хүчний сангаараа мөн улсын төсөв аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар бас ямар ажлуудаа хийхээр одоо төлөвлөж төлөвлөгөө базарж ажиллаж байна. Энэ дээр бол цэвэр одоо иргэдийнхээ санал санаачлалыг бол хүлээж авч байна. Иргэдийн саналыг хүлээж авч одоо яг тулгамдж байгаа асуудлуудаа шийдэхээр гэж ярьж байгаа. Мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр бол одоо улсын хурлын гишүүн Хаяратаа аймгийн удирдлага гуттайгаа хамтраад одоо хамгийн тулгамдж байгаа одоо манай олон том иргэдийн одоо хамгийн их хүсэн хүлээж байгаа ажил бол дархан шаранголыг холбосон хатуу уучлалтай автозамынхаа ажлыг бол улсын төсөвт суулгахаар одоо маш жармаж ажиллаж байна. Энэ нь бол 19 онд бол бидний замын ажил бол эхэлнэ гэж өдөр тооцож байгаа. Мөн одоо аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийнхөө автозамын засвар шинжилгээ ажлуудыг бол хэсэгчлж хийхээр ингэж тооцоо судалгаа гаргаад ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр Орхон сумын маань хувьд 2018 онд ямар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд маань хийвэ? За Орхон сумын хувьд энэ жил бол их түүхэн амжилт тохиож байгаа юм байгаа. Тэгээд түүхэн амжилт тохиож байгаа юу вэ гэхээр манай сум байгуулсан 50 жилийн ой маань 2018 онд бол тохиолсон байж байгаа. Бид ойгоо тэмдэглээд өнгөрүүлээд гээд намрынхаа ажилдаа явж байгаа. За орон нутгийн хөгжлийн сангаар бол яг энэ оны хувьд бол манайд бол 122 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байж байгаа. Энэ ажил энэ хөрөнгө оруулалт бид нийтдээ 4 ажилд болсон. 4 ажил бол 100% хийж гүйцэтгсэн байж байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт ямар ажил хийсэн бэ гэхээр сумынхаа 2 багийн 4 хэсэгт бол хүүхдийн тоглоом худалдаж авах ажил хийж байгаа. Мөн нийт эзэмшлийн талбай болон хүүхдийн тоглоомыг хашаажуулах юм ажил хийгдсэн байж байгаа. Мөн сумын баян наадмын талбай барих ийм ажил 500 оны судалтай ийм ажил хийгдээд дуусаад ашиглалтанд авсан байж байгаа. За мөн сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тодорхой хөрөнгө төсөөлсөн энэ ажил маань бас ойгоо хөгтөж хийгдсэн байж байгаа. За бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бол хийгдэх ажлууд хийхээс гадна ойгоо хөгжсөн 50 бүтээш ажлыг төлөвлөсөн байж байгаа. Энэ ажлаа бол иргэд аж ахуй нэгжийнхаа хандив цэцлэмжээр хийсэн байж байгаа. Тэр ажлуудад томоохнуудаас нь дутах юм бол орхон тавь цэцэлдэх төрөлнгөл одоо байж ашиглалтанд авсан байж байгаа. Энэ ажлыг бол иргэдийнхаа хандив цэцлэмжээр хамтарч хийсэн юм бүтээн байгуулалтын ажил байж байгаа. За сумын засаг дөрвөн тамгын газрын урд талбайг бас мөн тогтчулсан байж байгаа. Энийг бус мөн хандиваар хийсэн байж байгаа. Хүүхдийн тоглоомын талбайд мөн тоглоом нэмж худалдаж авах, гудамжны гэрэлтүүлгийг шинжлэх, сайжруулах, хороолол бүрт хүүхдийн автобусын зогсоол барих, мөн бас гэмтрээс орчин зөвлөлт зорилгоор одоо төв гудамжаар бүрэн камержуулах эдгээр ажлуудыг бол авторитетийн хандив цэцлэмжтэй ингэж хийж гүйцэтгсэн байж байгаа. За аагаа хүүхдүүд мөн бас түүхийн нам баримт кино гэдэг бусад ажлууд бол хийсэн байж байгаа. Нийтдээ бол 50 ажлаас 48 ажлыг бол хийж гүйцэтгсэн байж байгаа. За эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд бол аймгийн удирдлагуудаас мөн улсын хурлын гишүүн, хаян хэрвээ гишүүн маань жавхлан гишүүн бол маш их цэцлэн дэмжлэгийг үзүүлсэн байж байгаа. Тэгээд энэ дэлгэнд орхончуудынхаа өмнөөс гишүүдтэй аймгийнхаа удирдлагууд маань баярлалаа талархсан хэлж байна. За баярлалаа. Тэгэхээр хонгор сумын хувьд ямар томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд маань өнгөрсөн хугацаанд хийвэ? Хонгор сумын хувьд бол 2018 онд хийсэн ажлынхаа дуртахаас өмнө 2017 онд хийсэн ажлуудаас товчхон хэдэн тойл хийгч утсан. За 2017 онд сумын хэмжээнд нийт одоо 21 төсөл арга хэмжээг 522.3 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. За үүнээс бол одоо орон нутгийн хөгжлийн сангаар 65.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил, за өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 165 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил, за аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 39 сая төгрөгийн 4 ажлыг ингэж хийж хэрэгжүүлсэн байна. За мөн одоо суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад хөгжлийн төлөө хамтдаа өрөөндор 245.1 сая төгрөгийн 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. За дээрх арга хэмжээнүүд маань за сургуулийн сурагчдын дотор байрны дээвэр сан техникийн засварын ажил,
За мөн одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар салхид сумын төвийн багийн одоо гэрэлтүүлгийг шинжлэх, засварлах, зам давааг засварлах, за сургууль цэцэрлэгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах, тоглоомын талбай байгуулах, камержуулалтын ажил гээд томоохон ажлуудыг хийгээс гадна суманд олон жил хийгдэхээр яригдж байсан. Наадмын талбай шинээр барих ажлыг бол бид бүхэн бас хийж байгаа. За 2018 оны хувьд бол орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлж байгаа ажлууд маань бол төсвийн байдал одоо сайжирсантай холбогдуулаад хөрөнгө оруулалт нэмэгдэж 349.5 сая төгрөгөөр 11 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. За үүнээс товчхон дурдах юм бол за багуудын төвүүд дээр тоглоомын талбайг байгуулах ажлуудыг хийж хэрэгжүүлж хүүхэд залуучуудыг одоо зөв болсон цагаа өнгөрүүлэх ийм орчин нөхцлүүдийг бүрдүүлсэн байгаа. За мөн 14 дугаар сургууль дээр өмнөх онд хийжсэн ажлаа үргэлжлүүлэн за сургуулийн дотор байрны засварын ажил, за зөөл идэл нийлүүлэх ажлуудыг бас хийж хэрэгжүүлж хүүхдүүдийн одоо сурж хүмүүжих орчин нөхцөлийг бас нэмэгдүүлсэн байгаа. За мөн одоо сумын соёлын төвд үзэгчдийн сандал нийлүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. За мөн одоо иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор салхит баг дээр одоо автомашины зогсоолыг шинээр байгуулж за одоо сумын төвийн орон сууцнуудын дээврийн засвар гэсэн ажлуудыг бас хийж хэрэгжүүлсэн байгаа. За мөн одоо хөгжлийн төлөө хамтаа урайнд одоо өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бид нар бас үргэлжлүүлж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ дахин хамтарч ажиллаж хөгжлийн төлөө хамтдаа 2 аян бас зохион байгуулсан байгаа. За энэ арга хэмжээний хувьд бол нийт одоо 11 төсөл арга хэмжээг 210 гаруй сая төгрөгөөр хийж хэрэгжүүлсэн байна. За хийж хэрэгжүүлэхдээ бол голчлон одоо сургууль цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулах нийгмийн үйлчлэгээ үзүүлж байгаа одоо энэ аж ахуй нэгжүүд төсвийн байгууллагуудынхаа одоо материалын баазыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан байгаа. За үүнээс одоо товчхон дурдах юм бол за Улаанбаатар төмөр замын чандаг цэцэрлэг гэж байдаг төмөр замын харьяа. За энэ дээр бол одоо орон нутгаас ч тэр аймгаас ч тэр одоо хөрөнгө оруулалт өмнө бол бага хийж исэн. За энэ оны хувьд бол одоо гадна тоглоомын талбайг шинжлэх, камержуулах ажлуудыг бас бид бүхэн хийж хэрэгжүүлсэн. За мөн 11-р сургуулийн А байрны охирын шугам сантехникийн засварын ажлыг бас хийж хэрэгжүүлсэн байгаа. За 14-р сургуулийн бас фасад засвар будгийн ажлыг бас хийж хэрэгжүүлсэн байна. За сумын соёлын төвийн дээвэр бас одоо ус гоождог олон жил засвар хийгдээгүй анх баригдсанаас хойш одоо засвар хийгдээгүй юм байсны одоо дээврийн засч за цахилгаан гэрэлтүүлгийг бас шинжлэх ажлыг бас хийсэн байгаа. За мөн одоо сумын төвд одоо спорт тоглоомын талбайг шинээр байгуулахаар ингээд ажиллаж байна. За мөн амгалан хонгор төсөл буюу одоо цагдаагийн албаа агчдын ашиглагдж байгаа тоног төхөөрөмжийг сайжруулах, сумын байгаль хамгаалагчны тоног төхөөрөмж хангах, одоо мотоцикл унаагаар хангах ийм ажлуудыг бас хийж хэрэгжүүлсэн байгаа. За аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтрахаас гадна иргэдтэйгээ бас хамтран төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ ямар төсөл вэ гэхээр одоо сумын төвийн орон сууцнуудынхаа орчны засвар үйлчилгээнүүдийг бас хийж хэрэгжүүлж байгаа. Иргэдээс нь одоо материалын зардлыг гаргаад халамж үйлчилгээний газартай хамтраад одоо иргэдийг төр ажлын байраар хангах замаар одоо нийтийн амарсан ажлын хүрээнд нийт одоо сумын 12 байрны орцыг одоо засч тогтчулсан байгаа. Тэгээ энэ мэтэр одоо суманд одоо өөрийн байгаа боломжоо ашиглаад орон нутгийн хөгжлийн сан болоод аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарсан энэ одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг бид бүхэн хийж хэрэгжүүлж байгаа. За цаашид одоо 2019 онд манай сумын болоод Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн огцсон одоо хөрөнгө оруулалтын ажлууд за мөн одоо бэлтгэл ажлууд одоо хангах ийм ажлууд одоо бид бүхэн тулгараад байгаа. Тэгээд энэ дээр бол одоо аймгийн удирдлагууд болоод улсын их хурлын гишүүд маань бас бид бүхнийг дэмжиж одоо шаардлагатай хөрөнгө оруулалтын ажил одоо
бусад үйл ажиллагаанууд дээр дэмжиж ажиллагаа илэрхийлсэн байгаа. Бид бүхэн бас өөрсдөө шалтгааллах ажлуудаа хийж бэлтгэлийг хангах ажил бол одоо эхэлсэн явж байгаа. За баярлалаа. За тэгэхээр дархан сумын хувьд за иргэдээс ямар тулгамдсан асуудлууд ер нь ирж байна. Эдгээрийг та бүхэн маань хэрхэн бас яаж шийдвэрлэж байна вэ? Он гарснаас 2018 оны тухайд иргэдтэй их уулзалтыг бид өнөөдрийн байдлаар 8 удаа зохион байгуулалт хийсэн байна. За энэ бол багийн дарга нар маань өөрсдөө иргэдтэй их уулзалт хийхээс гадна улсын хурлын гишүүдийн одоо чуулганы засалгаанаар иргэдтэй их уулзалтаар бол бид иргэдтэй уулзаж хийж байгаа ажлаа танилцуулах. За мөн одоо иргэдийн саналыг авах ажил бол зохион байгуулагддаг. За одоо тун удахгүй энэ хагас бүтэнсанаас эхэлж 7 сарын 10 сарын 6-наас эхлээд улсын хурлын гишүүн, жавхлан гишүүн 6-7-8-ны өдрүүдэд бас дархан сумын иргэдтэй их уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За он гарснаас хойш бол улсын хурлын гишүүн Хаяр гишүүн бол 2 удаа зохион байгуулсан. Жавхлан гишүүн 2 дахь удаа хийх гэж байна. За Батбаяр гишүүн бас 2 удаа зохион байгуулагдсан. Зөвхөн их хурлын гишүүдийн тойргийнхоо иргэдтэй их уулздаг гэтэл одоо ингээд 6 удаа зохион байгуулагдсан баг жишээд. Тэгэхээр энэ уулзалт дээр бол иргэдээс одоо давтамжтай гардаг, удаа дараа гардаг саналуудыг бид нар бол тэмдэглэж авч их хурлын гишүүд маань орон нутгтай холбоотой саналууд дээр орон нутаг ямар бодлого барьж ажиллаж байгаа. За бид нар ямар оролцоогоор оролцох уу гэдэг дээр бол бид нар энэ уулзалтын дараагаар ярилцдаг. Тэгээ энэ ярилцсны үр дүнд бол түрүүний миний дурдсан томоохон бүтээн байгуулалт хөнгө оруулалтын ажлууд бол хийгддэг гэдгийг одоо би хэлэх хүсэж байна. За тухайлбал одоо энэ иргэдээс гарч байгаа давтамжтай олон саналуудын нэг бол ажлын байрыг нэмэгдүүлж байна. Энэ орон нутгатайгаа ажилтгууд бие уснаар ядуурл харигдалт одоо газар авч байгаа. Тийм учраас ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр орон нутгад анхаарч ажиллаж байгаа гэдэг саналыг бол байнга тавьдаг. За өнөө жил бол бид нар одоо сүүлийн 3 жил одоо ярьж хөөцөлдөж хөрөнгө мөнгөний суулгасны үндсэндээ бол багцаал буюу одоо галт тэрэгний буудлын дээр бид нар төмөр замын галт тэрэгний буудлын дээр 100 хүний одоо ажлын байр бүхий павильоныг одоо барих ажил маань одоо 30% явагдаж байна. За энэ одоо ажлын байр нэмэгдснээр бол бид энэ гар дээр ногоо худалдаалдаг иргэд нэг талаасаа одоо хуулиараа ярих юм бол тэр иргэдийг гар дээрээс ногоо худалдаалахыг хориглох учиртай хуулийн зүгээс эрүүл аюулгүй орчин талаас харах юм бол нөгөө талаасаа тэр иргэд маань төрөөс ямар нэг ажлын байр нэм шаардахгүй өөрсдөө бий болгоод ажлын байр бий болгоод амьдралаа авах гээд байгаа хүмүүс. Тэгэхээр энэ уулзуурыг хангах зорилгоор бид нар энэ гар дээрээс ногоо худалдаа эрхэлдэг энэ иргэдийг одоо хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй газар буюу одоо бидний нэрлэгээр бол багцаал дээр бол одоо хүссэн үсээг зах бий болчдөг шүү дээ. Одоо сүү цагаан айдаа ногоо худалдаалдаг. Тэр энэ иргэдийг одоо цуглуулсан хамгийн бага өртөгтэй одоо гар дээрээс шууд өөрсдөө ногоогоо тарьдаг иргэд ногоогоо авчираад тарьж зарчих, сүүд цагаан айдааг авчираад зарчих. Энэ боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ павильон ашиглалтанд орохоор ажиллаж байгаа. За энд бол хөдөлмөр халамж үйлчлэгээр нийлсэн аймгийн хөрөнгө оруулалт, хамтарсан хөрөнгө оруулалтаа одоо энэ ажил маань хийгдэж байгаа. За энд бол зөвхөн одоо дархан сумын иргэдэлтгүйгээр манай сумтай золгоо хонгор орхотны иргэд маань өөрсдийнхөө сүү цагаан айдааг авчираад худалдаалах бас боломж нь бүрдэж байгаа юм. За энэ бол одоо иргэдийн өмнө тулгамж байгаа маш чухал ажлын нэг гэж одоо хүсэж байна. За ажлын байр нэмэгдүүлэх тал дээр өөр нэг чухал ажил бол манай хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлцээхэн бол энэ дээр маш сайн одоо ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс дурдж хэлэх хүсэж байна. Жил бүр бол дархан сумын хэмжээнд бол 500-аас доошгүй төр ажлын байрыг бий болгож одоо нийгмийн чанартай, цаг үеийн чанартай, улирлын чанартай ажлуудыг одоо зохион байгуулж хийж байгаа. Тухайлбал одоо зөвхөн одоо өвөл болохоор нэг зам талбай цэвэрлэх юм уу, хавар болохоор хоошороо цэвэрлэх юм уу ийм ажлууд биш. Орон нутгийн бүтээн байгуулалтын дээр энэ иргэд маань оролцож байгаа гэдгийг би тухайлбал зориуд хэлмээр байна. Одоо сая атарч дарга хэллээ шүү дээ. Тэр иргэдийг ажилуулад тэр ажил нь бол нийтийн эзэмшний зам талбай бүтээн байгуулалтын ажил хийх, хүүхдийн тоглоомын талбай барих, орц засах гэх юм уу. Ийм бүтээн байгуулалтын ажилд бол иргэдийг төр ажлын байраар хангаж одоо ажиллаж байгаа нь бол их хөв нэмэр оруулж байгаа гэж одоо хэлхийг хүсэж байна. За дархан сумын хувьд сум хөгжүүлэх сангаараа энэ жил 430 сая төгрөгийг бид нар 33 иргэн аж ахуйн гэж байгууллагт хөнгөлөлтөө зээл хэлбэрээр олгосон. За энэ хөнгөлөлтөө зээл маань бол 100% иргэд дээр очсон. За энэ зээлээр өнөө жил бид нар 74 ажлын байрыг шинээр болон хуучин ажиллаж байгаа ажлын байрыг одоо хатгалж үлдэлцсэн гэсэн ийм тоо мэдээ гарсан. За сум хөгжүүлэх сангийн зээл бол одоо иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг ийм зээл. Жилийн 3 оны хүүтэй за 3 жил хүртэлх хугацаанд иргэд маань бол 20 хүртэлх сая төгрөгийг авч өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон шинээр эрхлэх боломж нь бүрддэг. Тэр энэ зээлийг бол төрөөс олгож байгаа боловч бид шалгаруулдаг. Иргэд нь өөрсдөө шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл баг болгоны төлөөлөл болсон иргэдийн төлөөллөөр
23 өдрийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өөрсдөө оролдоод өөрсдөө иргэдээс ирсэн төслийг үзэж хянаад за энэ зээлүүдийг бол өгж болох юм байна гэдэг шийдвэрээ гаргадагаараа их онцлог. Энийг юу хэлээд гэхээр иргэд маань өөрсдийнхөө зээлийг өөрсдийнхөө иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхээр энэ зээлийн онцлог. Нөгөө талаараа бол энэ зээлээр бол иргэд ямар нэгэн хүний дарамтгүйгээр бизнесийн үйл ажиллагаагаа анхан шатны үйл ажиллагаагаа эхлүүлэх юм боломж бүрддэг учраас би иргэдийг энэ зээлэнд одоо хамрагадаасаа гэж одоо уриалмаар байна. Одоо он гараад бол бид нар 4-5 сарын үед одоо нэг удаа зохион байгуулж иргэдийн төслийг хүлээж авч шийдвэрлэдэг боломжтой. За мөн одоо иргэдээс гардаг удаа дараа гардаг энэ асуудал бол энэ орон сууцны хороолж тэр гэр хороолж тэр авто замын засвар арчлалтай холбоотой асуудлууд удаа дараа давтамжтай гарч байгаа. За өнөө жил 2018 оны үед бол үер ус ихтэй байлаа. Олон жилийн дундчаас бороо хор бол хурд унтсан. Маш их орлоо, маш их зам талбаас идэрс үтлээ. За энэ зам талбай дээр бол нэг зүйлийг бас иргэд маань ойлгосоо гэж би хүсэж байгаа. Орон сууцны хороол дотор ялангуяа энэ хуучин яг энэ социализмын үед манай дархан хот маань баригдаж байгаад Оросын мэргэжилтэнгүүд баригдаад дараа нь монголчууд хүлээж аваад хийгдсэн орон сууцны хорооллууд энэ 19 дугаар багууд маань бол одоо жишээ за төмөр замын байрнууд байна. Энэ байрнууд тэр ус цайлуулах хоолой шугам хоолой шийдэж өгөөгүй. Тэгээ энэс үлж одоо 1000 дахин зам талбай засаад идэг ус цайлуулах хоолой байхгүй учраас нуур далаа шиг одоо ийм байдал бий үүсээд буцаад жилийн дараа 2 жилийн дараа нөгөө одоо томоохон хөрөнгө оруулалтын ажлууд маань үр дүнгүй болж байгаа ийм асуудлууд ажиглагдаж байгаа маа. Тухайлбал би бүр зохон тэмдэглэж хэлмээр манай энэ 10 дугаар баг, 10 дугаар багийн 5-ын 4 дугаар байна. Бид бүр инженеруудыг дархан хотын хэмжээнд одоо уриалсан шүү дээ. Энийг засах одоо инженерийн шийдэл байна уу? Бидэрт хэлээд өгөөч. Бид нар хөрөнгө мөнгө гаргахад бэлэн байна. Энийг яаж шийдэх вэ гэж 2-3 аргаар үзсэн. Тэгээ хамгийн сүүлд одоо хүрсэн арга нь за энийг бол зайлуулах боломжгүй учраас одоо сурвалхаас аргагүй байна гэдэг дээр хүрч байгаа шээ. Тэгэхээр би энийг яагаад хэлээд байгаа гэхээр ийм одоо шийдэхэд бас хүндрэлтэй ийм нөхцөл байдал бий байдаг. Гэхдээ мэдээж иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг төр хангахаас одоо хангах үүрэгтэй учраас бид нар энэний төлөө ажиллаж байгаа. Аймагч нар, сумч нар бүх хөрөнгө оруулалтаа 2019 оны хувьд бол нийт хөрөнгө оруулалтын 80-аас доош хувийг зөвхөн хорооллын дотоох зам засвар, гэр хорооллын зам засвар дээр одоо шийдвэрлэнэ гэсэн ийм одоо тооцоотойгоор ажиллаж байгаа. Тэгэхээр энэ иргэдийн хүсэл тавьж байгаа гэр хорооллын замуудыг сая жишээ нь бид нар хамгийн бага зардлаар зөвхөн одоо шатхууныхан зардлаар ажлын хүчний зардалгүйгээр орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа дархан хазаа компаниар хийж гүйцэтгүүлж байгаа. Тухайлбал одоо 15 дугаар өгийн 8 дугаар хэсэг гэж бид нар нэрлэдэг энэ гэр хорооллын онгоцны бодлоос ховдын хороол хүртэл одоо 650 орчим метр замыг бид нар дархан хазаа компаниар зөвхөн шатхууныхан зардлаар гүйцэтгсэн. За мөн одоо 2 дугаар өгийн ширээн нурууны замыг бас энэ сайжруулах ажлыг зохион байгуулсан. За сая бол бас аймгийн тодтоглоор 6 орчим сая төгрөгөөр 4 хэсэг газар. За тухайлбал хавтаад за 13 дугаар баг малчин баг хөдөлгөөрөөр гэсэн энэ 4 хэсэг газар бол сайжруулсан шорон замыг шинжлэх ажлыг бол зохион байгуулсан. За бас л иргэд маань энэ дээр асуудал гардаг. Нэгэнд асфальт болгож чадаагүй энэ сайжруулсан шорон замыг одоо яах ёстой юм бэ? Энийг яагаад арчилдгүй юм бэ? Үнэхээр одоо энэ сайжруулсан шорон зам бол жилд 2-оос доош удаа арчилт хамгаалт хийх заашгүй шаардлага болдог. Яг энэтэй холбоотой улсын төсөв болон орон нутгийн төсөвд сууж өгдөг. Яг замын сангийн энэ хөрөнгөөр та нараа энэ замыг ингэ сайжруулаараа энүүгээр нь нөхөсөө хийгэрэй гэдэг ийм хөрөнгө байдгүй. Бид нар харин аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч нартай ойлгуулж орон нутгийн хүчний сангийн хөрөнгөдөр тодорхой хэмжээний хөрөнгийг тавьж нөхөс засварын ажлуудыг хийж байгаа. За сая бол сумын иргэдийн хурлын тодтоглолын уралдаан дээр бол эрхчил энэ гэр хорооллын сайжруулсан замыг 2-оос доош удаа сайжруулж арчилт хамгаалт хийж явах хөрөнгийг тухайлан зааж өг суулгаж яа гэдэг одоо энэ саналыг гаргаж бид нар одоо дэмжиж ажиллахаар болж байгаа гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. За иргэдийн өшөө бас нэг олон жилийн давтамжтай Улаанбаатар хотод бас амжилттай хэрэгжиж байгаа нэг ажлыг бид нар иргэд маань шаарддаг. Энэ бол дахин төлөвлөлтийн ажил байгаа. За энэ дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд бол гэр хорооллон хуучнаар одоо дархан хотыг хамгийн анх одоо үүсгэд тамир зумын өртөө байх бий болсон одоо үндсэн тосгоны байрнууд буюу бидний нэрлэгээр одоо бараак байрнуудыг дахин төлөвлөлтөнд оруулаач гэдэг иргэдийн хүсэл саналт байгаа. За энэ ажлын хүрээнд бол өнөө жил бол бид нар томоохон одоо төвшил алхмыг хийж чадсан. Тухайлбал манай 6 дугаар угаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Эрдэнэс өх маань, за 6 дугаар угаас сонгогдсон сумын төлөөлөгч нар маань, багийн дарга нар маань, за аймгийн удирдлагууд, аймгийн иргэдийн хурл энэ асуудлыг эхлүүлэх нь зүйтэй гэж одоо 2.3 тэрбум төгрөгийг одоо хөрөнгө оруулалтаар дархан сумын одоо энэ 6 дугаар баг дээр үндсэн тосгоны 2 байрыг буулгаж одоо орон сууцны барилга барихын ажил маань эхэлсэн явж байгаа. За энэ ажлыг эрхчил бол 5 дугаар баг дээр за мөн одоо 4 дугаар багийн 4 шар байр гэж нэрлэдэг бидний 17 дугаар байрны дэрэгдэх 4 шар байран дээр одоо эхлүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа. За энэ бол их үр дүнтэй энэ байр баригдсанаар бид иргэдийг
илүү одоо цэвэр орчин үеийн одоо орон сууцнд хангахаас гадна үлдсэн байраар нь бид нар бол одоо төрийн албаагчдыг өндөр настай иргэдэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг төр одоо нэг төрөөсийн шугамар одоо оруулах юм боломж нь одоо бүртгэхээр энэ их давуу талтай гэж одоо хэлхийг хүсэж байна. За мөн одоо энэ иргэдтэй их уулзалтнаар удаа давтамжтай гарч ирсэн нэг асуудал бол энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх замын аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдийг одоо сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах энэ асуудлууд бол удаа давтамжтай ярьж байгаа. За хамгийн сүүлд одоо бид нар Батмөр гүшүүнтэй хийсэн уулзалтын дээр гарсан саналын дагуу Дархан хотод одоо 4 байршил дээр хурц харуулагчийг одоо Дархан Азийн компанид хамтарч гүйцэтгсэн. За энэ маань бол үр дүнгээ өгж байгаа. Нэгдүгээр сургуулийн төв зам буюу одоо таадууд компани байрны урд, за мөн одоо Дархан 5 дугаар институтын урд, за мөн одоо олон улсын худалдааны төвийн урдлын хүмүүнлэгийн ухааны сургуулийн урд талбаануудаар бид хурц харуулагчийг хийсэн. За мөн энэ гарц тодруулах ажлыг бас хийсэн 23 байршил дээр манай Дархан сумын залуучууд маань өөрсдөө санаачлаад хичээлийн шинжилгээ тохиолдуулаад Дархан тээвэр орон нутгийн компанитай хамтраад одоо энэ замын гарцыг тодруулах ажлууд зохион байгуулагч хийсэн. За мөн одоо энэ явган хүний зам болон энэ төв замуудаар тэрэгцтэй эргэж явах, дугуйтай эргэж явах боломжийг бүрдүүлэх зорилгоор гарцуудыг зохион байгуулж хийсэн. Нийтдээ 17 байршил дээр энэ гарц хийснийг бол одоо иргэд маань бас сайшаалтан хүлээж авч байгаа. За гэх мэтлэн гээд ярих юм бол маш олон ажлууд байна. Өөрөөр хэлбэл миний нэлээд байгаа санаа энэ иргэдтэй их уулзалтан дээр энэ одоо 13 за аймгийн 12 дээр хийж байгаа иргэдийн маш олон саналуудыг бид нар чадхаараа одоо бага хэмжээний төсөл хөтөлбөр болгож за мөн одоо иргэн аж ахуйн байгууллагатай хамтарч одоо ажил хэрэг болохоор ажиллаж байгаа гэдгийг илэрхийлжихийг хүсэж байна. За аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр бол бас манай зэрэгчийн алга хөгжлийн бодлогын хэлцүүд маань бол сайн одоо хамтарч ажилласны үр дүнд бол өнөө жил Дарханд бидний хамгийн их одоо иргэдийн шүүмжилт агуулж ирсэн номын худалдааны төвийн гадна талын автозамыг одоо 280 орчим сая төгрөгөөр номын компанийн маань өөрсдийн одоо нийгмийн хариуцлага хүрээнд иж бүрнээр засварч ашиглалтанд орууллаа. За мөн одоо тэр ТТ төвийн уулзуур энэ төвийн одоо автозамыг одоо ашиглалтанд орууллаа. За одоо бид нар энэ Дархан зах одоо бидний мэдлэгээр бэрж гэдэг энэ худалдааны төвөөс гадна талын товчлтынхаа иж бүрнээр хийж өгөөч гэдэг энэ саналыг удаа тавьсан байж байгаа. Гэхдээ энэ дээр бол одоо манай нөгөө шугам хоолой засах засварын ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлууд дууссаны дараа бол Дархан зах одоо энэ Алтан сакс гэдэг компани бол бид нар энэ ажил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллаж гүйцэтгэнэ гэдэгт бол бүр ихтэй ажиллаж байна. За баярлалаа. За Шарингол сумын хувьд онцлогоос шалтгаалаад бичил уурхаа ерөөхдөө ажиллаж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бас ямар ажлуудыг та бүхэн маань хийж байна? За манай сум нь бол уул уурхайн тушилсан ийм онцлогтой сум. За яг уул уурхайн үйл ажиллагаа эхлээд 56 жил болж байна. Яг үүнийг дагаад уул уурхайгаа дагсан алтны үйлдвэрлэл бас эхлээд бол 30 гаруй жил болж байна. Нэгснээр одоо алтны үйлдвэрлэлийн тухайн үеийн онцлог юунаас шалтгаалаад бас нэг үр дүн нь бол одоо эцэст одоо Шарингол сумын маань 300-аад газар бол эвдэрсэн одоо алтны үйлдвэрлэл олборлолтын улмаас эвдэрсэн ийм гадалбай бол газрууд бол үлдсэн байдаг. За энэ дээр бол яг одоо нэг ямар ч одоо хууль эрх зүйн зохицуултгүйгээр одоо манай нутгийн иргэд бол ингэж олон жил ингэж алтны гар алт олборлохын үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Харин сүүлийн 2 жилд бол бид төрөөс барьж байгаа эрдэс соёлын тухай бодлогын бичиг баримтанд одоо бичил уурхайг орон нутагт хэрэгжүүлэх юм журам боловсруулагдсан. Энэ журмын хүрээнд мөн алт хөтөлбөрийн хүрээнд одоо засгийн газраас гарсан 151-р тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэх ийм үйл явц бол идэвхтэй явж байгаа. Энэ 151-р тогтоолын хүрээнд бид нэр бичил уурхайн журмыг баримтлаад тухайн хууль дүрм журамд нийцүүлээд одоо орон нутагтаа энэ бичил уурхайг хөгжүүлэхээр бол эхлэлийн тавьсан. 2017 оноос хойш одоо Шарингол сумд 2017 онд 9 нөхөрлөлтөө 2018 онд 10 нөхөрлөлтөө ингэж яг энэ тогтоол журмын хүрээнд бол гэрээ хийж хуулинд нийцүүлж ингэж гэрээ хийж ажиллахаар гэрээ хийсэн байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол Шарингол сумд 6 нөхөрлөл үйл ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор одоо яг бичил уурхай ажиллаж эхэлснээр Шарингол сумын ажилгүй 1000 орчим иргэн бол ажилтаа болж байгаа. Шарингол 1000 орчим ажлын байр бий болж
иргэд бол ажилдаа орлоготой болж байгаа. Үүнээс яг шарын голын нутгийн сумын ариалалтаа бол 600-аад иргэн бол ажилдаа болж байна. Ингэснээр одоо сумын нийгмийн эдийн засгт бол эрс өөрчлөлт орж байгаа. Одоо сумын мөнгө урсгал нэмэгдэж байна. Банкндах одоо хадгаламжийн орлого нэмэгдэж байна. Ингэснээр одоо шарын гол сумын 500 гаруй оюутнуудын за тодорхой хувь нь ер нь их хувь нь 60-70% нь бол яг энэ бичил уурхагаас олж байгаа орлогоор одоо оюутан залуучуудын одоо сурах ийм нөхцөл боломж бол нэмэгдэж байна. Бас оюутны төлбөр хувц сунараас өсвөлээд ингээд асуудлууд нь шийдэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа 2200 гаруй хүүхдийн бас тодорхой хувь нь 67% нь бол бас энэ намаар бол ямар ч асуудалгүй, ямар ч бэрхшээлгүйгээр одоо хүүхдийн одоо сурах орчныг бүрдүүлэх энэ асуудлуудаа эцэг эхүүд нь шийдэж чадж байна. Олон айл өрхийн бол амжигаа дээшилж байгаа нь үлээлт харагдаж байгаа ийм юмнууд явж байгаа. Тэгэхээр за ер нь бол цаашдаа ч гэсэн энэ журмын хүрээнд бол хууль дүрмэнд нийцүүлээд ингээд явхад бол бас сумын нийгмийн эдийн засгийн элт дэвшлэнүүд нь харагдаж байгаа ийм эерэг талууд нь харагдаж байгаа. Тэгэхээр та ерөөдөө сая бичил уул уурхайтай холбоотойгоор эерэг талуудын та ярьлаа. Тэгэхээр сөрөг ямар талууд гарч ирж байна? За сая эерэг талуудыг дурдтаа би бас нөхөрлөлттэй хийсэн гэрээний хажуугаар үед бол яг нөхөрлөлттэй бичил уурхай нөхөрлөлттэй нийгмийн хариуцлагын гэрээ гэж давхар байгуулдаг. Энэ гэрээний хүрээнд бол манай сайн явж байгаа нөхөрлөлүүд маань бол яг яхаарахгүй одоо орон нутгийн хөгжилд бол баггүй бас тус нэмэр болж байгаа. Энэ дээр одоо манай хамгийн олон иргэдийг одоо хамруулсан эсэг ардууд нөхөрлөл гээд Боинтын өндөө ширэн голгой төрийн бас байгууллагад хамаардаг энэ нөхөрлөл маань бол одоо сумын төвийн одоо төв замын засвар нөхөсний ажлуудыг хийх жишээтэй бас эрүүл мэндийн төвдөө бас яаралтай тусламжийн үед хэрэглэх одоо эмийн ийм сан одоо байгуулж өгч жишээтэй мөн одоо хөдөлгөөн эм гэдэг уран дор одоо бас эрүүл мэндийн төвдөө ингээд спиннинг клуб байгуулж өгч жишээтэй ингээд олон ажлуудыг бас ингээд хамтарч хийж байна. Бас зарим нөхөрлөлүүд нь одоо хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэргээр одоо ингээд сумын хөгжилд тус нэмрээ оруулж байгаа юмнууд байна. За мэдээж сөрөг талууд байна. Мэдээж энэ нөхөрлөл гэрээ байгуулсан нөхөрлөлүүд бүгдээрээ зөв зүйтэй яваад байна уу гэхээр бас үгүй байна. Яг одоо бид нар тухайн нөхөрлөлтөө одоо хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаа гэд гэрээ хийж байгаа. Яг одоо гэрээнд тусгагдсан зүйл залтууд одоо гэрээний дагуу гэрээг зөрчиж байгаа юм нөхөрлөлүүд бас гарсан. Бидний тухайн үед нь бол бас иргэдийн оролцоотойгоор иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хяналт шалгалтуудыг хийсэн одоо засаг даргын тамгын газар иргэдийн оролтойгоо хамтраад нийтдээ 8-9 удаагийн хяналт шалгалтууд хийсэн байна. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагатайгаа мөн холбогдох байгууллагуудтай нэг хоёр удаа хяналт шалгалтууд хийсэн. Хамгийн сүүлд одоо ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн тамгын газрын өдөртөмжөөр одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газар уул уурхай яам ашигт болтлын газар хөвчлэн салбарын төлөөлөл оролцсон томоохон хяналт шалгалт энэ зөвлөгөө өгөх юм баг ирж ажиллаа. Энэ хүрээнд бол бид урдны хяналт шалгалтуудын үр дүнд бол хууль дүрм зөрчсөн, гэрээг зөрчсөн 2-3 нөхөрлөлүүдийг бол үйл ажиллагааны таслан зогсоосон, гэрээгийн цуцлсан юм асуудлууд байгаа. Бас энэ дээр энэ гэрээг цуцлсан үндслүүд нь болохоор одоо голын хамгаалтын бүс рүү нэвтэрч орж үйл ажиллагаа явуулах, мөн гадаадын иргэд буюу одоо хятад иргэдийг бас авчирч ажилуулахаар завдсан ийм нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа таслан зогсоосон. Ингээд одоо бид нар одоо сая ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүнд бол одоо бидэрт ирсэн зөвлөмжийн дагуу цаашид ч гэсэн энэ хууль дүрм зөрчиж
ажиллахгүй байх дээр нь бас өндөр шаардлага тавьж ажиллах шаардлагатай байна гэдгийг бол бидэнд зөвлөмж өгсөн. Цаашид одоо энэ нөхөн сэргээлтийг бол бид орон нутагт одоо гэрээний хугацаа эдгээр дуусаагүй ч гэсэн тухайн жилд одоо нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний дагуу одоо орон нутагт 80-аас 100% хүрэх хүртэл одоо нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж хүлээлгэж өгөх юм шаардлагуудыг бол тавьж ажиллаж байгаа. За баярлалаа. Үүнтэй холбогдуулаад бас хонгор сумд маань бас ашигт мэлтмэл олборлох за иргэд аж ахуйн нэгж байгууллагууд нөхөрлүүд бас байдаг шүү дээ. Энтэй холбогдуулаад бас танай паб хүмүүс ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байна? За ерөнхийдөө бол тус сумын нутаг дээр бол нөхөрлөлийн зориулалтаар бичлүүрийн нөхөрлөлийн зориулалтаар 2 нөхөрлөл одоо аймгийн иргэдийн хурлаар ороод одоо зөвшөөрлөө авсан. За нэг нөхөрлөл бол одоо 3 гэрээгээр ингээ ажиллаж байгаа. Зөвшөөрлөө авсан байгаа. Үүнээс одоо 2 нь одоо 2018 онд үйл ажиллагаагаа бол хийгдсэн байгаа. За үйл ажиллагаа нь явсан байгаа. Тэгээд бол нэг нөхөрлөл нь бүрэн зогссон. Одоо нөхөн сэргээлттэй хийх ажил одоо дутуу байгаа. Энэ дээр одоо бас холбогдох арга хэмжээ авч хуулийн байгууллага шилжүүлэхээр ажиллаж байгаа. За нэг нөхөрлөл нь бол одоо үйл ажиллагаа нь одоо бүр дуусаагүй ч гэсэн зогсон байдалтай ингээ байж байгаа. Тэгээ ер нь бол одоо цаашид нөхөрлөлийн журмаар одоо иргэдэд бичлүүрийн зориулалтаар одоо газар олгох нь одоо зарим талдаа давуу талтай ч гэсэн зарим талдаа бол одоо нөхөрлөлүүд өөрсдөө чадахчих энэ асуудлууд бас нэлээд хурцаар тавигдах шаардлагатай байна. Тэн дээр тавигдах шаардлагыг бас өндөр болгох шаардлагатай байна гэж бид нар үзэж байгаа. За нийт бол одоо онгор сумын хэмжээнд бол алтны уурхайн чиглэлээр бол нэг 10 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ дээр бол одоо сумын зүгээс одоо аймгийн бусад одоо хууль хяналтын байгууллагуудаас хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа. За зөвшөөрлгүй бол одоо алт олборсон ашигт малтмал олборсон энэ тохиолдолд бид баггүй гарсан байгаа. За өнгөрсөн оны 11-р сараас ахуулаад ийм үйл ажиллагаанууд нэлээд гарсан. Ялангуяа 2 дугаар багийн нутаг цэхэр зөөрөм гэдэг газар бол 15-6-гийн үйлдэлээр удаагийн үйлдэлээр одоо 11 одоо хэрэг үүссэн. За шүүхээр бол одоо 8 хэрэг шийдэгдсэн. За шүүхийн шатанда цагдаагийн шүүх хяналтын байгууллагын шатанда явж байгаа. Ийм байгаа. Тэгээд одоо цаашид одоо арга одоо дээрх нөхөрлөлүүд болоод хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ одоо иргэдтэй бол шаардлагыг өндөр тавьж за хуулийн байгууллагаар бол шийдвэрлүүлж ингэж ажиллах зүйтэй юм аа гэж байна. За шүүхийн шатанд очиж явахаар бас одоо шүүхээс болон прокуророос ингээд ямар шаардлага тавьдаг гэхээр одоо хууль бус ашигт малтмал олборсон одоо тэр техник тоног төхөөрөмжийг бас улсын орлого олох чиглэлүүдийг өгж байгаа. Энэ дээр бас одоо тухайн байгууллагуудтай хамтраад явж байгаа. Одоо 10 сар 9-10 сар гарснаас хойш харьцангуй одоо дээрх одоо зөрчил хууль бус үйл ажиллагаанууд багассан байгаа. За. Орхон сумын хувьд 7 сард хотынхоо сумынхаа ойг тэмдэглэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ололт амжилтуудаас таас дуртахгүй. За энэ жилийн үед ахмчуудын хувьд бол хөдөлмөр цэцгэлтэй өндлүүлсэн их түүхэн үе тохиолоо гэж үзэж байгаа. Тэгээд Монгол Улсын засгийн газраас одоо 2 жилд нэг удаа шалгаруулдаг усын тэргүүний сум шалгаруулах болцолд орхон сум бол мөн болцол хангаж усын тэргүүний сумаар шалгалсан байж байгаа. Монгол 50 жилийн ага хөтөж одоо 50 жил ажиллаж хөдөлмөрийн хөгжмөд төр зэгтээ бас үнэлүүлсэн байж байгаа. Орхон сум байна. Тэрийн төд одоо медаль алтан газар одоогоо шагнуулсан явдал ахмчууд маш их баяртай байж байгаа. За басхан дээр бас бид нар бол хөдөө аж ахуйн анхны гавьяат ажилд нь бас үл хийдэн авсан байж байгаа. Тэгээ манай сумын хувьд бол онцлог газар тариалан үйлдэлтэй үйлдэл юм сум байж байгаа. Тэгээ энэ чиглэлээр ч мөн газар тариалангийн хөдөө аж ахуйн аваргууд Орхон сумад нэлээд олон төлж гисэн байж байгаа. 18 оны байдлаар бол 17 оныхаа ажлуудаа өсчмөн өндөөлж одоо 2 тэргүүний тариаланч нэг улсын сайн малчтайг гаргасан байж байгаа. Ингээд нийтдээ бол 30 аварга одоо Орхон сумаас торон гарсан байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр. За энэ хүү албаныхаа хөдөлмөрийг
тэр зэгтээ өмлүүлэхээс гадна одоо төрийн үйлчлэгээнд бид ахиц гаргаж ажиллаж байгаа. Тэгээ төрийн үйлчлэгээнд бол ISO 9001 стандартыг бол нэвтрүүлсэн анхны сум орхон сум байж байгаа. Тэгээд энэ ажлаараа бол авилгатай тэмцэх газраас төрийн үйлчлэгийг иргэдэд хаврагддаг хүргэх чиглэлээс санаачлагтай ажилласан номинацтай тэр хуулж одоо шударга хэсгийн төлөө хөгжил бас чагнуулсан явдал манай төрийн байгууллагуудын үйл ажиллагаа бас үндсэн үнэлэмж болж байгаа маа. За жил болгон хөтөө аж ахуйн яамнаас зохион байгуулагдсан намрын ногоо өдрүүдэд бол манай иргэд тариаланчид маань бас оролцдог байж байгаа. За энэ бол нэлээд өндөр олон номинацтай шалгуулалт явагдав. Жил болгоны энэ ажилд бол манай орхон сум зохион байгуулалтад оролцож одоо газар тариалгын аврагсан шилдэг сумаар одоо 6 удаа тэргүүлсэн амжилтыг бас үзүүлсэн байж байгаа. За энэ оны 18 онд мөн бас зохион байгуулалт сайтад оролцсон гэдгээр шалгарсан. Бас нэг баярт сая энэ намрын үйл ажиллагаанд шагналаа авчихсан байж байгаа. За аймгийн хэмжээнд бол манай ажилтнууд 6 удаа тэргүүлсэн байдаг. Манай баян үйлдэлд маань яг тэргүүний багаар одоо 2 удаа буюу хошоо авраг болсон. Ийм амжилт үзүүлсэн байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр ер нь үйлчлэлтийн бэлтгэл ажил ямар хуу шатанда яаж явагдаж байна? Цаг үеийн байдалтай холбогдуулаад бас та мэдээлэл өгөхгүй. За яг одоогор бол манай орхон сумын хэмжээнд хураалтын ажил явагдаж байна. Мөн хадлан дэжил бэлтгэлийн ажил явагдаж байгаа. За энэ жилийн үед манайх 1200 гаад тариалт хийсэн байж байгаа. Одоо бол 1000 гаруй гадал байгаа хураацсан 16.8 тонн ургацд хураагаад авсан байж байгаа. За энэ онд бол энэ жилийн хураалтын ажлыг бол манайх бол ажлын хусны захиалга 1500 хүний захиалга бол ирүүлсэн байж байгаа. Одоогор яг хураалтанд ажиллаж байгаа улсууд 776 оюутан суугчид бол одоо хураалтанд ажиллаж байна гэсэн мэдээ байж байгаа. За сумын нөөцийн өвсөнд бол бид 40 тонн өвс бол бэлтгэсэн байж байгаа. Мөн 10 тонн хичээл бол бэлтгэсэн байж байгаа. За айл эрхүүд бол малчин мал бүхий нийлснээр 507 малчин мал бүхий өрх байж байгаа. Эдгээр малчдын бол 40,000 толгой мал бол тусанд өвлжгөр байж байгаа. За эдгээр иргэд маань 6.1 мянган тонн одоо хадлан хичээлээ бэлтгээд оруулаад ичсэн дүн мэдээтэй байна. За хавар намрын тавилгат бол вакцинжуулалт бол цаг хугацаанд хийгдээд ирсэн байж байгаа. За энэ намрын вакцин буюу одоо флэцийн вакцинд бол хөр хонь нийлсэн 10,217 толгой мал бол хамрагдсан энэ дүнтэй байна. За одоо сумын хэмжээний ургацлалт бол 80 гаруй хувьтай явагдаж байна. Цаашид бол ер нь бол ургацлалтын байдал бол яг ажлын хүчний хувьд бол нэлээд хүндрэлтэй асуудал гарч ирж байгаа. Энэ жилийн хувьд бол ажлын хүч нь нэлээд дутагдaltaй байж байгаа. Энэ дээр бол нэлээд бодит ажил зохион байгуулмаар байж байгаа сумын хэмжээнд. За манай сумын хэмжээнд бол төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. За ерөнхий боловсролын 8 дахь сургууль нь 2018-19 онд бол хичээлийн жилдээ 400 хүүхдүүд одоо суралцж байна. Шинээр бол 1-р ангид 44 хүүхдүүд бол 9 суралцж байгаа. За хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад дараах хөрөнгө оруулалтууд бол хийгдсэн байж байгаа. Үүнд бол хүүхдүүдийн хөгжим боловсролт хувь нэмэр аргалах зорилгоор улсын хурлын гишүүн Хаянгэр багш маань 30 одоо дараалтад хөгжмөөр сургуульд нийлүүлсэн байж байгаа. Мөн Солонгосын гүдний борс төрийн бас байгууллагаас хүүхдийн эрхийн клубт одоо 3.1 сая төгрөгийн үн бүхий техник тоногдох хөрөмжийг тавилга тоногдох хөрөмжийг нийлүүлсэн байж байгаа. За боловсролоос шинжлэх ухааны яамны одоо шинэ зууны боловсрол төслийн хүрээнд бол 3.5 сая төгрөгийн STEM мэрэгчлэгтүүний танхимын тогтчлтын ажил хийгдсэн байж байгаа. Мөн улсын эзний хөрөнгө оруулалт 1.4 сая төгрөгийн ноутбукийг бол сургуулийн хэмжээнд ингээд техник тоногдох шинжилгээ хийгээд ингээд үйл ажиллагаа нь хэвэн явагдаж байна. За цэцэрлэгийн хувьд бол 207 хүүхэд бол одоогоор суралцж байна. Шинээр бол 77 хүүхэд бол эсээ авсан байж байгаа. Тэгээ сумын цэцэрлэгийн нөөц хөрөнгнөөс бол цэцэрлэгийнхаа үйл ажиллагаанд зориулж уур цан гаргах хоолойг 1.5 сая төгрөгөөр мөн цэцэрлэгийн бага ангийн сантехник зотны сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгсөн байж байгаа. Тэгээд нийтдээ бол 25 багш ажилчдаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн аймагаас бол гэрэлтүүлгийн сайжруулалт зорилгоор 259 төгрөгийн 59 мянган төгрөгийн бүх яд лид гэрлийг бол сорилуулсан байж байгаа. За дулаан хангамжийн хувьд орхон төлөв хувьцаат компани нь бол төсөв 4 байгууллагын 6 байгууламжийг одоо халаах мөн бас иргэдийн дүүтэн байр аж ахуйн нэгжүүдийг халаах чиглэлээр одоо дулааны үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор дулаан бол хэвэн үйл ажиллагаа явж, дулаанаа өгчихсөн явж байгаа. За эрүүл мэндийн төвийг бол төвийн дулааныг бол тархан сумд үйл ажиллагаа явуулдаг цагаан нутаг залуу уцаад компани бол
эрүүл мэндийн дулааныг хангах үйл ажиллагааг явуулж байгаа. Одоогоор бол үйл ажиллагаанд хэвийн дулаан өгөөд эхэлчихсэн ингээд байж байгаа. За ер нь бол цаашид бол бас бид бол нэлээд асуудлыг бол авч хэрэгжүүлсэн зүйтэй юм гэсэн мэт санал дүгнэлтэнд хүрээд байгаа. Энд нэгдүгээр бол урах зураалтын байдал бол жилээс жилд одоо хүн хүчний дутагдлаас үүдэж одоо оройтох тийм ээ урах заацсан дараалал ийм бол төгсөл бий болж байгаа. Тиймээс бол техникийн шинжилгээг бол зайлшгүй хийх шаардлагатай юм байна. Энд бол лавын харах төхөөрөмж юм компаниг бол оруулж ирэх мөн босод танах төхөөрөмж шинжилгээг бол хийх нь зайлшгүй шаардлагатай юм. Энэ асуудлаар бол дээш холбогдох байгууллагуудаа бид нар бол санал болгохоор бол ажиллаж байж байгаа. За мөн манай тариаланчид бол үлрэлийн ажиллагаатай одоо хавраас одоо намрын хугацаанд бол тариалалтаа эхлээд ингээд энэ хугацаанд одоо олгоо аваад ингээд өвлийн хугацаанд бол зогсдог. Тэгэхээр цаашид бид нар өвлийн хөлөмжийг бас төлөвлөх шаардлагатай юм байна. Ажилчдаа бас дөрвөн хүндрэлтэй бол ажлын байртай байгууллагуудаас өвлийн хөлөмжөөр зайлшгүй шаардлагатай гэж байгаа. Бид нэг бас холбогд байгууллагууд нь саналаа хөрвүүлээд ингээд явж байгаа. За одоо бол миний иргэд бол зөөр бол зөвхөн яг өөрсдийн барьж байгаа өөрсдийн хэрэгцээний зөөрөд яг тийм механикцсан бүрэн автоматсан тийм зөөр байдгүй. Энэ зөөрийг бол яралдаа бас орхон сумын хэмжээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бас бий болоод ирж байгаа. Энэ нь яаж байгаа гэхээр одоо усын ногооны үнийн тогтворгүй байдлыг бас нэг талаараа барьж өгөх. Мөн бас усын ногоог зориултын одоо механикцсан стандартын шаардлага хангасан ийм зөөрөнд хадгалах шаардлага гарч ирж байгаа. Энийг бол бид холбогдох тооцоо судалгаа хийгээд ингээд явж байгаа. За хүнсийн ногоогоо бол бид нар одоо бол түүхий таар байдлаар бол зах зээлд нийлүүлж байгаа. Энийг бол дахин боловсруулах бас зайлшгүй шаардлагатай болж ирж байгаа. Яагаад тэгэхээр таарлаг байдлаар зах зээлд нийлүүлэх одоогийн үнийн инфляцтай уялдуулаад маш хямдаар нийлүүлдэг. Энэ нь ногоочд манаас ашиг өгөх талаас бол нэлээ даваагаар байгаа ногоочд маань эзэлдэх магадлал их өндөр байдаг. Тиймээс энэ хүнсийн ногоогоо дахин боловсруулах одоо зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Одоогоор бид өрхийн хэмжээндээ л боловсруулалт хийж байгаа болохоос яг үйлдвэрлэлийн хэмжээний одоо ийм ажиллагаа эхлэгдээгөө хийж байгаа. Тэгэхээр ийм дахин боловсруулалт жижиг цэг танах төхөөрөмжийг бас алхан самынхаа хэмжээнд оруулж зайлшгүй шаардлагууд бол гарч ирж байгаа. За мөн бид нар одоо үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотой иргэдийн төлөөний нөөцний асуудал, төлөөний хангамжийн асуудлаар бол Сэлэн аймгийн хөдөлсөнтэй 2 жил дараалал одоо хамтын ажиллагаа өрнүүлээд ажиллаж байгаа. Энэ жилийн үед маань хамтын ажиллагаа нь бас өөрчлөлтөд хийгдэн нэгтгэр бол 400 м3 хэрэглээний төлөө нийлүүлэхээр бид бол гэрээгээ хийгээд ирчихсэн байж байгаа. Мөн хөдөлсөн бас бол манай сумын хэмжээнд төлөөний цэг ажилуулах хүсэл тавьсан байж байгаа. Энэ бас мөн шийдвэрлэгдээд ирж байгаа. Тэгээд энийг бол цаашид бас ажил хэрэглээд хөгжүүлээд явнаа. За шарын бол нөөцний урхаас бол манайд одоо 3 гэрээт бас ажилладаг. Энэ нь үргэлжлээ цаашдаа бол 3 гэрээтрээ ажиллаад явна. Гэрээ цэгийг бол нэмэгдүүлэх бас хүсэлтэй бид нар холбогдох газарт нөхөөлөд ингэж ажиллаж байгаа. За баярлалаа. Шарангал сумын тухайд үйлчлэлтийн байдал ер нь одоогийн байдлаар хэдэн хувьтай хангагдаад байна. За цаг үеийн байдалтай холбогдуулаад бас ямар ажлуудыг хийх гэж байна. Шарангал сумын хувьд бол үйлчлэлтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт ер нь бол 80 гаруй хувьтай байна. За дулаан манай ус дулаан үйлдвэрлэдэг дулаан шарангал төрийн өмчт компани хамт олон маань бол шарангал сумын дулаан хангамжийг бол цаг хугацаанд нь өглөө. Одоо ер нь бол дулаан хангамж, айл өрхүүдийн дулаан хангамж бол жигдэрсэн 100% явж байна. Бусад зарим аж ахуйн нэгжүүд дээр бол бас шугамын гэмтэл зэрэг асуудлууд баг зэргийн саацсан. Тэр бол одоо 10 сарын 5-ны гэхэд бол 100% засварлагдаж дулаан хангамжлал жигдэрнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. За Шарангалын уурхаан нүүрсний шилжих нөөц бол одоо тодорхой хуваар нэмэгдээд явж байна. Шарангалын уурхаан маань 9 сарын байдлаар бол нүүрсний шилжих нөөц 25% байсан бол одоо түүнээс хойш уурхаан маань бас технологийн шинжилэлт хийж бас тодорхой техник хэрэгслүүдийг нэмж авчирч зөвхөн хөрс болд руу анхаарч одоо яг төлөвлөгөөт хугацаанд одоо төлөвлөсөн ажил бол 100% хүрэхээр ингэж шуурхай ажиллаж байгаа. За Шарангал уцаад компани сумын удирдлагуудын хооронд хийсэн
нэг хамтарч ажиллах гэрээний хүрээнд одоо нүүрсний үнийн бодлогыг бол нүүрсний үнийг бол бууруулах бодлого ингэж барьж ирсэнээр энэ жил бол Шармын хувьцат компаниас одоо иргэдэд болоод одоо аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг нүүрсний үнийг бол буулгасан байгаа. Өнөөдөр Дархуул аймгийн нийт нүүрс хэрэгжилж байгаа улсууд ахын болон үйлдвэрийн нүүрс хэрэгжилж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол одоо нүүрсний үнийг буулгасан үнээр нь нийлүүлэх мөн одоо нүүрс аж ахуй буулгах ажлуудын бол тодорхой зохицуултуудыг хийж ажиллаж байна. Хонгор цөмийн хувьд үйлчлэлтийн байдал хэрхэн хангагдаж байна вэ? За сая 2018 оны 9 сарын 19-ны 20-ны өдрүүдэд бас цагаагаар энэ байдал бол нэлээд өвхөнтгөн байлаа. Үр тариа налсан энэ бүх асуудлууд байгаа. Энэ талаар бас ямар арга хэмжээг авч ажиллаж байна? За сумын засаг даргын тамгын газраас үйлчлэлтийн бэлтгэл авах ажлын комисс гаргаад төлөвлөгөө батлаад нийт одоо 36 ажлыг төлөвлөснөөс 91.7% биелэлтэй одоо явж байна. За сумын хэмжээнд бол айлөрхүүд болон албан газрууд бол дулаан одоо бүрэн авсан. За хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлууд бол одоо бүрэн хэрэгжээд ингээ явж байгаа. За 2018 оны 9 сарын 19-нд цас орсон байгаа. За цас ороход бол одоо тухайн үед бол одоо нойтон цас орж сумын төвтэй ойролцоо хэсгээр бол 10-аас 20 см. За уул тал руугаа бол одоо 40-50 см хүртэл хэмжээний цас орсон байгаа. За энэ цас ороход бол одоо ургац хураалтын байдал бол нэг 10%-аад аж ахуй нэгж ургац хураалтанд орсон. За улаан буудаа гэхэд бол одоо нэг 10% авцсан, малын тижэл нэг 5% авцсан. Аравс буюу тосны урам бол одоо бүрэн эхлээгүй юм байсан. За төмс үнсний ногооны хувьд бол нэг 63%-тай ургац хураалт ийм байдалтай байсан. За үр тарианы хувьд бол одоо ургац зориодсон шалтгаан бол байгаа. За энэ дээр одоо юу гэхээр 6 сард бороо ороогүй улмаас одоо ургац оройтож за гам болж за дээрээс нь одоо 7-8 дугаар сард үргэлжилсэн бороо оруулсны улмаас одоо ургац маань одоо оройтсон. За нэлхэрч доороос ногоорж ургасан ийм байдалтай учраас одоо ургац оройтож одоо дээрх аж ахуйн нэгжүүд ингэж оройтож орсон байгаа. За ер нь бол суманд газар тариалангийн чиглэлээр 49 аж ахуйн нэгж 60 гаруй иргэн одоо үйл ажиллагаа явуулж байна. За дээрх иргэдийн одоо учирсан хохирлыг бас бид бүхэн тооцож үзсэн байгаа. За нийт одоо 2.8 тэрбум орчим төгрөгийн хохирол одоо сумын хэмжээнд учирсан байна гэсэн юм тооцоо гарсан байгаа. За ургацаар нь аваад үзэх юм бол нийт одоо ургацын урьдчилсан балансаар бол 1-аас 12 центр орчим ургац авахар байсан бол одоо ийм байдлаар бол 3-аас 4 центрээр багасах ийм зөвлөд ажиглагдж байна. За одоогийн байдлаар бол одоо ургац хураалт улаан буудаа гэхэд 28%-тай, малын дижил нэг 8%-тай. За одоо үр тариа ингээд дундчлаад үзэх бол 25%-тай явж байна. За тосны өргөм бол одоо хараахан одоо бас доктор ихлээж амжаагүй ингээд явж байна. За төмс үнсний ногооны хувьд бол нэг хурааж байгаа. За дээрх одоо цас орсон ийм нөхцөл байдал үүснэтэй холбогдуулаад аймгийн засаг даргаас аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас бас үүрэг чиглэл өгсөн. За сумандаа бас сумын тамгын газар иргэдийн хурлаас холбогдох арга хэмжээнүүдийг авч ичсэн байгаа. Тухайлах юм бол одоо ургац зориодсонтой холбогдуулаад малчид мал бүхэн иргэд маань тариалангийн талбараа малаа оруулах. За одоо туслангаасаа эрт орж ирэх. Одоо сумын иргэд маань одоо сумын засаг даргын захирамжаар бол 10 сарын 15-ны хүртэл бол тусландаа байж байгаад за газар тариалангийн бүс нутгаар бол тухайн хугацаанд орж ирэх ийм захирамжтай байдаг. За энийг одоо бас хэрэгжүүлэхгүй орж ирснээр одоо налсан тариаг одоо мал идэх ийм асуудлууд нэлээд гарч ирсэн учраас
хөдөлмөр халамж үйлчилгээний газар аймгийн засаг даргаас бас тодорхой дэмжлэгийг үзүүлж 10 эргүүлийг одоо ажиллуулж байгаа. За энд одоо шаардлагадах ажилчдын зардал болоод одоо шатхууны зардлыг бол аймгийн засаг даргаас шийдвэрлэж өгөөд ингээ ажиллаж байгаа. За мөн одоо аймгийн засаг даргад саналаа тавьсны үндсэн дээр тариалангийн аж ахуйн нэгжүүд дээр өтрөмн дээр ажиллах нийт 36 оюутнуудыг одоо авч ажиллуулж байгаа нэмэлтээр. За мөн одоо ургацаа одоо бага алдагталтайгаар авах зорилгоор одоо тариаланчид маань иш өргөгчийг авч хийх. За мөн өөрсдөө гараар хийж ингэж одоо ургац сургалтын ажлууд одоо явагдаж байгаа. За дахин сумын хувьд үйлдвэрлэлт яаж хангагдаж байна? Тэгээд дахин сумын хувьд бол нэг онцлог нь бол аймгийн төвийн сумын хувьд бид ер нь аймгийн даргаас өгч байгаа чиглэлийн дагуу аймгийн захирчийн албад нийт аж ахуйн газартай бол нэгт одоо байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. За энэ өөрөөр хэлбэл одоо энэ сумын хэмжээний нийт одоо иргэдийн өмнөд боломжтой маш олон одоо ажлуудыг шатараатаагаар шийдвэрлэхэд энэ гурван байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгээс энэ ажлууд нь шалтгаалдаг. За яг энэ утгаараа ч гэсэн үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд бол бид нар 3 чиглэлийн ажлыг зохион байгуулдаг. Тухайлх юм бол инженерийн дэвтэрсэн байгууллагын үйлчлэлийн бэлтгэл бэлэн байна уу буюу за хоёрт нь төрийн байгууллагууд буюу одоо ялангуяа сургууль цэцэрлэгийн үйлчлэлийн бэлтгэл бэлэн байна уу. За гуравт нь бол сум орнотхоос одоо засгийн газрын хүрээнд одоо чиглэл өгсөний дагуу үйлчлэлийн бэлтгэл ажил одоо хэр хангагдж юу гэдэг ийм 3 чиглэлээр бид нар үйлчлэлийн бэлтгэлээ хангадаг. За өнөөдрийн хувьд бол жишээ нь сургууль цэцэрлэгийн хувьд бол 100% одоо дулаанаа авсан жигдэрсэн үйл ажиллагаагаа одоо чигж явуулж байгаа. Үйлчлэлийн бэлтгэл бол 100% хангасан ийм дүн мэдээтэй байгаа. За мөн одоо 9 сард бол энэ үйлчлэлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн засгийн нийт 53 сая төгрөгийн нөөц сангаас гаргаж энэ үйлчлэлийн бэлтгэл ажил шаардлагатай сургууль цэцэрлэгт нэн тэргүүн шаардлагатай дээвэр засвар, инженерийн шугам оолоо засвар өөр ямар одоо энэ үйлчлэлтийг давхад тулгарч байгаа асуудлууд байгаа. Энэ бүх асуудлыг бол даван туулах одоо энэ зардлыг бол бас шийдвэрлэж өгсөн манай сумын хувьд бол бас томоохон онцлог ажил болсон. За инженерийн дэвтэрсэн байгууллагууд бол жил болгон өөрсдийнхөө хүрээнд одоо ямар ажлуудыг хийх ёстой, бүх график төлөвлөгөөд бүх ажлуудаа бол хийж бүрэн хийгээд дуусаад дулаанаа, ус нусаа, цэглэгээ станц нь өөрсдийнхөө эрчим хүчээ үйлдвэрлэх бүх ажил нь бол хэвэн явж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн одоо саадтахар тулгамж байгаа асуудал байхгүй байгаа. Саяхан мөн аймгийн иргэдийн хурлын даргын одоо албан даалгаврын хүрээнд аймгийн иргэдийн хурлын даргын удирдамжаар энэ инженерийн байгууллагуудын үйлчлэлийн бэлтгэл ажилдаа бас газар дээр танилцсан ийм одоо үзлэг явагдсан байж байгаа. За энэ үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бид аймгийн захиргааны албан нийт аж ахуйн сайхны газрууд хамтраад 18 багийн дарга иргэдийн нийтийн хурлын дарга нартай өнгөрсөн 2-7 хоногийн өмнө бид нар хурал зохион байгуулсан хамтарсан хурал. За энэ хурлуудаар яг энэ үйлчлэлийг давхад бидний өмнө тулгамж байгаа асуудлууд юу байна гэдгийг нэг бүрчлэн ярилцсан. Нэг бүрчлэн. За энэ дээр бол тухайлбал одоо 1 сарын хугацаанд нийт аж ахуйн сайхны газар маань Дархан хотын хэмжээний 18 багийн гэрэлтүүлгийг одоо нэг бүрчлэн шалгаж байгаа. Нэг бүрчлэн шалгаж энэ үйлчлэлтийн хүрээнд мөн одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шөнө орой годамж талбай дээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн гэрэлтүүлгийн ажлууд маань одоо иж бүрэн байна уу, асахгүй байна уу, ямар байна гэдгийг одоо үзлэг шалгалт хийгээд өөрсдийнхөө нөөц болцооны хүрээнд дахин засварлах ажлууд бол хийгдэж явж байгаа. Дүн мэдээ нь хараахан гараагүй. Зөвхөн харамсалтай нь бид зүгээр нэг баг дээр жишээ авч үзэхэд нийт одоо гэрэлтүүлгийнх нь 50-60% нь одоо ямар нэгэн одоо механик болон ахуйн шаардлага хангахгүй улмаас одоо ажиллахгүй байгаа ийм дүр зураг мэдээнүүд бас байгаад байгаа. Гэхдээ жил ирэхэд тусам энэ хөрөнгө оруулалтуудаар энэ аймагт гэрэлтүүлгийн ажлууд одоо мөн одоо бүтээн байгуулалтын ажлууд маш их хийж байгаа. Нөгөө талдаа нийт аж ахуйн ажиллагааны ачааллыг яг тэр хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа ийм бас тал бий. Хамтарсан хуралдаан дээрс хэд хэдэн шийдвэр гарсны нэг нь бол тухайлбал бид нар нэг багийг сонгож иж бүрэн одоо 100% орцсон гэрэлтэй болгохоор сонгосон. За бид бол өргөө багийг одоо энэ Дархан сумын даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд бүх орцыг нэгдээ 64 орц байгаа. Энэ бүх орцыг одоо гэрэлтүүлэхтэй болох энэ ажлыг одоо 10 сар зохион байгуулж хийхээр төлөвлөж ажиллаж байна. За мөн энэ ажлын хүрээнд гарсан санал бол контейнерын Чингэлгэн хогийн савыг нэмэгдүүлэх энэ ажлыг эрчимжүүлж хийх гэж байгаа. За аймгийн хөрөнгө оруулалтаар 2018 оны хувьд бол нийтдээ 17 байршил дээр контейнер хогийн савыг байрлуулсан. За тэгвэл одоо бид нар сая Дархан сумын тодтогсон хурал дээр
10 ширхэг хогийн савыг 1.27 сая төгрөгөөр авч нийлүүлэхээр одоо төлөвлөлөөд ажил маань одоо тендерын зарлагдаад явж байна. За ингэснээр бол нийтийн эзэмшлийн зам талбай дээр одоо ил задгаа хог одоо цуглахгүй байхын боломж бүрдэн. Ер нь бол бид хамгийн боломжит хувилбар нь бол энэ контейнер нь том хогийн сав юм байна гэдэг дээр бол санал нэгдэж байгаа. За энэ контейнер хогийн сав нэг талаараа хогийг маш их хэмжээгээр агуулж байгаа боловч нөгөө талаараа бас энэ удаан хадгалах, өмхирэх тэрнийгөө дагаад одоо ямар нэгэн бас халдвар төвчин гарах ийм магадлал бас бий. Тийм учраас бид нар сууц өмчтэй холбоотойгоо хамтраад захирагчийн албанаас нэг удаагийн хариуцлагын арга хэмжээг бас энэ үе хамтарсан ажлын хүрээнд хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. За 10 сарын цаг үеийн байдалтай холбоотойгоор бол бид 10 сарын тухайд бол сая сумын иргэдийн хурлын хуралдаан болж тодтогдсон төсвөр хэлэлцсэн. Энэ тодтогдсон төсвөр бол тендерийн хэмнэлт болон за орон нутгийн татврын давсан орлогоор нийтдээ 139 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажлыг хийхээр төлөвлөсөн. За энэ ажлуудаа цаг хугацаанд яаралтай зохион байгуулах одоо нийт тэргүүний шаардлагатай ажил байгаа. За тухайлбал бид нар орон сууцны хороол дотор авч зогсоол зам өргөдөхлийн ажил хийн. Энэ бол өргөө багийн нэгийн бай байрны гадна талыг одоо иж бүрэн тогтчулж замын өргөдөх, авч зогсоол бий болгох энэ ажлыг зохион байгуулж хийхээр төлөвлөж байгаа. За мөн одоо түрүүний хэлсэн Чингэлгийн хогийн савыг худалдаж тодорхой байршлууд дээр одоо аслагдсан орон сууцны хорооллын дотор одоо байрлуулах энэ ажлууд бас хийгдэхээр төлөвлөд ажиллаж байгаа. За би ингээд ярианыхаа төгсөлд бас нэг зүйлийг зөвхөн тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Энэ сум орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт ажлуудын үндэслэл нь буюу мөн одоо тэр хийх ажлын боломжийг хэн олгож өгдөг вэ гэхээр аймгийн төлөөлөгч нар, сумын төлөөлөгч нар тухайн шатны хурал дээр тухайн иргэдээс гарсан саналаа ажил хэрэг болох үүднээс тэд нар байна оруулж ирдэг. Энэ мэргэжлийн байгууллагуудаар үзүүлж харуулж төсөв төлөвлөгөөгөө хийдэг. Ингэсний дараа батлагддаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? Иргэд маань өөрсдийнхөө тулгамж байгаа асуудлуудаа орон нутаг гэхээс илүүтэй аймаг сумын төлөөлөгч нар илүү төлхөө анхаарлаа хандуулж ажиллаж тэдэртэй энэ дуу хоолойгоо өргөх юм бол ажил хэрэг болох боломж нь одоо илүү нээлттэй гэдэг зүйлийг би хэлхийг хүсэж байна. Ганцхан жишээг дурдахад 2018 оны хувьд жишээ нь 15 дугаар баг дээр хөрөнгө оруулалт ажлууд маш бага хийдэг одоо иргэдийн шүүмжил байдаг. 15 дугаар баг бол 8000 гаруй хүн амтай Дархан сумын хувьд за Монгол Улсын хэмжээнд бараг хамгийн том баг гэж хэлж болохоор юм баг. Тэгвэл одоо энэ багаас сонгогдсон сумын төлөөлөгч нар, аймгийн төлөөлөгч нар хамтарч өнөө жил бол бас чамгүй хөрөнгө оруулалт ажлуудыг хийлээ. Тухайлбал Дархан сумын орон нутгийн хөгжлийн сан болон одоо гадаадын зээл тусламжийн байгууллагуудтай хамтарч бид нар 3 гүний өдрийг одоо 15 дугаар баг дээр аслагдсан гэр орооллын шаардлагатай газруудад гаргасан. За мөн арц замын гүүр барих ажлыг одоо 9 дугаар хэсгээр иргэдэд зориулж хийлээ. За мөн одоо аймгийн хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгөөр одоо авто замыг сайжруулах шинэ асфальт орчилттой авто зам байгуулах ажлуудыг хийлээ. За 15 дугаар үеийн хувьд бол нэг хүндрэлтэй асуудал бол шар усны үерт хамгийн өртөмтгийн эмзэг ийм газар. За энэ жилийн 18 оны 3 сарын 20-нд бол одоо шар усны үер орж энд бол олон айл иргэд аж ахуйн байгууллагууд хохирсон тохиолдол гарсан. За тэгвэл одоо бид нар энэ 10 сард багтааж энэ үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд ирэх одоо 3 сард болох энэ шар усны үерээс үрдсэн сэргийлэх үүднээс одоо төр хамгаалтын даланг байгуулах ажлаа одоо инженерийн байгууллагуудыг хамтарсан команд штабын сургалтыг энэ 10 сарын эхний 15 хоног багтааж зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байгаа. За ингэснээр ирэх хавар бол энэ шар усны үерийг урсгаж гаргах. За 19 онд бол бид нар шадар сайдын багцаар энд бол одоо иж бүрэн ийм үерийн сувгчилсан одоо каналыг байгуулахаар одоо төлөвлөд ажиллаж байгаа. Гэхдээ энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт бол маш их одоо олон шат дамжлагтайгаар өөрчлөгддөг учраас бид нар урдсан сэргийлж төр үерийн одоо юм сувгчилсан каналыг байгуулах ажлуудыг зохион байгуулж хийж байгаа гэдэг зүйлийг хэлье. За үйлчлэлтийн бэлтгэл ажлын өөр нэг чухал ажил бол энэ эрх үйлчлэхээс илүүтэй эрх хавар орж ирэх тэр шар усны үерээс урдсан сэргийлэх үер далан шуудуу зам талбайгаа цэвэрлэх ажлууд байдаг. Энэ ажлыг бас энэ 10 сартаа багтааж бид нар одоо энэ зас орж хүүтэрч газар хөлтгөөс өмнө зохион байгуулж хийхээр ажиллаж байгаа гэдэг зүйлийг бас иргэдэд болгож хэлхийг хүсэж байна. За мөн одоо ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг бас иргэдэд анхааруулж хэлхийг хүсэж байна. Иргэдийн ая тухтай тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Гэхдээ төр бол одоо бүгдийг бас шийдээд бүгдийг одоо 100 талга эргүүлэхийн хооронд шийддэг одоо шийдтэн бас биш юм аа. Тийм учраас энд иргэдийн хамтын ажиллагаа оролцоо маш чухал хэрэгтэй байна гэдэг зүйлийг санаачлалыг би бас иргэдэд гаргаж хэлхийг хүсэж байна. Тухайлбал бидний одоо шийдэж чадахгүй бид төр одоо энэ дээр бас оролцоо шийдвэр гаргаж чадахгүй хэд хэдэн ажлууд байна. Хотын одоо бүхэл одоо дэлхийн хэмжээний бүхэл хотууд тулгамддаг нэг асуудал бол золбин нохоо байх жишээ. Одоо сүүлийн үед бол золбин муурны асуудал маш их одоо асуудал дагуулж байгаа. Тэгвэл энийг орчин үеийн шаардлагад нийцүүлж яаж устгах болох вэ? Магадгүй энэгээр дамжуулаад аж ахуй эрхлэх
сонирхолтой иргэд байвал одоо бид нартай бас хамтарч ажиллаач гэдэг санаачлал бид нар хэлж байгаа. Өнөөдөр хуучны уламжлалт аргаараа бид нар энийг буудаж устгаад байх нь өөрөө иргэд биднэрт иргэдийн аюулгүй байдалд амьдрах одоо нөхцөлийн эсрэг одоо ийм үйл ажиллагаа болж байгаа. Хоёрдугаар тийм анчин олддог. За мөн одоо энэ цагдаагийн газраас буу эрхлэх буу эзэмших зөвшөөрөл олддоггүй нь өөрөө энэ золбин нохоог өсгөх юм боломжийг бүрдүүлээд байгаа маа. Тийм учраас бид нар энэ дээр бол эрэл хайгуулыг олон талаас нь хийж байгаа. Энэ нохоо золбин нохоо бол их одоо хор уршигтай иргэдэд одоо халдвар төвчөнд тараах магадaltaй нөгөө талаараа иргэдэд одоо иргэд рүү дайрсан тохиолдол бол өнгөрсөн жилүүд маш олон удаа гарсан. Тэгэхээр ийм ажлуудыг бас бид нар иргэдтэйгээ хамтарч бас хийх санаачлага байгаамаа. Сүүлийн үед одоо орон сууцны хороолол дотор хамгийн тулгамдж байгаа нэг асуудал бол шавж устгалын асуудал гарч ирлээ. За тухайлбал одоо энэ шинэ хорооллын 11, 12, за 9, 10 дугаар багууд дээр бол энэ шоргоол зүйрлсэн асуудал бол маш их одоо иргэдийн гонц саналыг дагуулж байгаа. Тэгвэл энийг устгах яг орчин цагийн арга нь одоо юу вэ гэдэг дээр бид нар бас л мухардалд орсон байж байгаа. Бид нар инженери мал эмнэлэг бол энэ устгалын бүхэл мэрэгжлийн байгууллага Улаанбаатар хотод болон дархны одоо бүхэл байгууллагуудад хандаад байхад энэ бол хэзээж устгахгүй гэдэг хариулт өгдөг. Тэгээ устгахгүй гэдэг одоо иргэдийгээр тийм орчинд байлгаад байна гэдэг нь өөрөө бол зүгд нийцэхгүй учраас энийг устгах ямар боломжийн арга чарга байна гэдэг дээр бид нар одоо толгойгоо ажиллаа сууж байгаа. Тийм учраас одоо энд бас иргэдмээр магадгүй уламжлалт арга болон энийг мэддэг чаддаг энэний мэрэгжлийн хүмүүс байхыг хүсэхгүй. Ийм байх юм бол бас биднэрт дуу хоолойгоо хүргэж хамтарч ажиллаач гэдэг бид нар хүсэлтийг өгöd байгаа. За бид одоо энэ 9 дугаар багийн 4-3 дугаар хоёрыг бүтээрэн сонгож аваад жагаад нэг удаагийн энэ устгалыг Улаанбаатар хотын мэрэгжлийн компаниудаар хийлгэж үзэж байгаа. За энэ одоо үр дүнд хүрэх юм бол энэ дараагийн бас байрнууд дээр энэ шоргоол устгалын ажлуудыг бас зохион байгуулахар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь үр дүнд хүрэх үгүй юу гэдэг дээр бид нар одоо бас их хэрэгэлзээтэй бидний эцсийн шийдвэр одоо эцсийн нөгөө гаргалгаа нь гараагүй учраас бид нар одоо энэ ажлуудыг төрийн зүгээс зохион байгуулахад их хүндрэлтэй байд юмаа гэдгийг бас иргэд маань ойлгож төрийн байгууллагаас дэмжиж одоо ажилласаа гэж хүсэж байна. Бид нар тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг бол бас энэ иргэдийн хурал, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаар тусгаад оруулах боломж нь байгаад байдаг. Гэхдээ тэрний одоо гаргалгаа гарцсан одоо юу вэ? Нэг удаа гал унтраагаад өнгөрөх биш. Тэр асуудал дахиж хийж давтахдахгүйгээр дуусах хэмжээний асуудлыг зохицуулах ажилд иргэдийн одоо хамтын ажиллагаа чухал байна. Иргэдийн санаачлах бодиттой зүгээр амар ярих асуудал биш. Яг бодиттой төсөл хөтөлбөр мэрэгжлийн одоо тусалцаа бас иргэдэс одоо төрийн байгууллагуудад хэрэгтэй байгаа учраас энэ дээр бас иргэдэгээ бид нар хамтарч ажилласаа гэж бас урайлж хэлмээр байна. Тэгээд бас төгсгөлд нь нийт одоо энэ аймаг орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг дэмжиж хамтарч ажилладаг байгууллагуудад бас талархснаа илэрхийлж хэлхийг хүсэж байна. Сумын нийт төлөөлөгч нар, аймгийн нийт төлөөлөгч нар маань бол иргэдийн тулгамж байгаа асуудлын хувьд бол байнгын мэдээлэлтэй, байнгын одоо аймаг сумын дарга мэрэгжлийн байгууллагуудад чихнээс хонхуяатаа одоо гэж бидэрт байнга асуудлыг тавьж ажилладаг шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За мөн одоо хамгийн том байгууллага бол энэ манай аймгийн хөгжлийн бодлогыг хэлцэх юм бол би зориуд зөвхөн дэмжиж хэлмээр байна. Үнэхээр их ачаалттай хүн хүч бага мөртлөө энэ аймаг орон нутагт хийж байгаа бүхэл сумаас хийж байгаа жижиг төс төлбөрөөс ахуулаад улсын хэмжээний хэдэн тэрбумын бүхэл ажлууд дээр энэ байгууллагын оролцоо байдаг. Энэ байгууллага маань энэ дээр хүчин чармаал гаргаж нойртой нойргүй хоолгүй амралтын өдрөгөө шахуу гэж ажилладаг. Энэний үр дүнд өнөөдөр дарханд энэ хийгдэж байгаа бүхэл бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа учраас би энэ бас хөгжлийн бодлогын хэлцээхэнд аймгийн стратеги хамт зэрэг хамт олонд бас нийт иргэдийнхээ өмнөөс нийт 18 багийнхаа өмнөөс мөн одоо бас Шарын гол орхон хонгор сумдынхаа өмнөөс бас талархснаа илэрхийлж ажлын амжилтыг хүсэж байна. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ Тархуул аймгийн Азгудран тамийн газраас бэлтгэн хүргэдэг тамийн газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Тархуул аймгийн 4 сумын засаг дарга нар минь оролцож 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд за цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.